Hi guys, хобболох болонгийнхаа цаашинхан дугаарт тавтай морил. За тимээ манайхаа ингээд бид бүгдийн хүсэн хүлээж байсан 2026 оны Grammy Awards яг өчигдөр буюу бүтэн сайнны орой 2 сарын 1-ний өдөр болж өндөрлөө. Тэгээд та нар манайстай айгүй хурдан юм а. Үнэхээр хурдан хүмүүс юм а. Бүр Grammy Awards дуусаагүй байхад л над руу DM-нууд орж ирсэн. Анагчээ Grammy Awards-ийн бичлэг яасан бэ? Тэгээ би дотроо бодож байгаа байхгүй. Grammy дуусаагүй байна. Би яаж бичлэг хийх юм бэ гэдээ. Тэгээ өнөөдөр өглөө боссон чинь маш их DM-нууд болон комментүүд дээр миний өчтөр оруулсан бичлэгийн доор комментүүд дээр нэлээд олон хүмүүс Grammy яасан бэ? Grammy яриараа гэсэн хүмүүсийн комментүүд зөндөө харагдчихсэн. Тэгээд тийм ээ, та нарын маань хүсэл бол миний тушаал юм аа. Миний одоо зорилго юм аа. Тэгэхээр одоо та бүхэндээ Grammy Awards-ийн бичлэгийг хүргэх гэж байна. Хүй, манайха наашир. Та нар маань маш амар хялбар аргаар гой бэлгүүдийн эзэн болмоор байна. За тийм бол би та бүхэндээ зааж өгье заяа. Та нар welcome gift гэд урамшуулт хөтөлбөрийн талаар сонсноо. Энэ болохоор M-банкнаас шинэ хэрэглэгчдэд зориулж гаргаж байгаа ийм гой бэлгтэй урамшуулт хөтөлбөр байгаа. M-банкны аппликейшн дээр шинэ хэрэглэгчээр бүртгүүлээд 2 удаа хүрд эргүүлээд iPhone 17 Pro, Samsung TV, AirPods Pro 3 гих мэтчлэн маш гоё олон бэлгүүдийн эзэн болох боломжтой. 2 удаа хүрд эргүүлнэ гэдэг нь болохоор M-банкныхаа аппликейшн дээр шинэ харилцагч болж бүртгүүлээд эхлээд 1 удаа эргүүлнэ. Тэгээ бүртгэлээд дуусгаад шинэ харилцагч болоод дахиад 1 удаа эргүүлнэ гэсэн үг. За ингэж 2 удаа эргүүлснээрээ энэ гой бэлгүүдийн эзэн болох боломжтой юм байна. За тэгээ дандаа ийм гой урамшууллуудыг хэрэглэгчдэд хүргэдэг M-банкныхандаа маш их баярлалаа. За жил болгон болж өнгөрдөг хөгжмийн ертөнцийн хөгжмийн индастригийн хамгийн шилдгийг тодруулдаг хамгийн том award ёслол гэд хэлэхэд боломжтой шагналыг гардуулах ёслол болох Grammy 68 дахь удаага ингээд өчигдөр Лос Анжелес хотод болдог газраа л болсон байна. Нөгөө Crypto Arena-да болсон байгаа. За тэгээд угаасаа л хөгжмийн ертөнцийн хамгийн шилдэг гэсэн те нэр хүнд бүхий одоо юу гэдэг вэ? Айгу нэр хүндтэй тийм A-list celebrities-ууд цуглалаа. Нэгэнд ор цуглараад шагнал гардуулах ёслоо хийгээд идэж уугаад тэгээд дараад нь араас нь after party хийгээд тэгээд явсан байна. Тэгээд угаасаа нэг дор тий маш олон Холливуудын одод ингээд цуглархаар зэрүүгээр чин дүүрэн цаагуур чин дүүрэн драма инээ дээрээ мес болдог. Тэр зарчмаараа болсон. Ер нь хараад хахад энэ удаагийн бас Grammy жоохон ярих юм ихтэй тийм Grammy болсон байна гэж миний хувьд бол бодоод байна. Сонь хачаачин зүйлүүд бас болсон харагдаж байна. За тэгээ хэдүүлээ бүгдээр ингээд ярих болно. Окей. Бүгдээрээ сайхан тухлаад сууж агаарай. Хэдүүлээ эхлээд red carpet-наас эхлээд ярьчихъя те. Яг бол яг энэ хүү award show-ны эхлэхээс өмнө red carpet буюу улаан явсны ёслол болоод одууд чинь хурж ирээд л те амар гоё arrive хийгээд oh my god Hailey look here oh my god Justin look here гэж орлоод л папараццаг хүмүүс нь те гэл энэ тэндээс зураг мургаг нь аваад л те нүүдэлж хамгийн гоё дараа тавиал ингэж зогсч мөксөд л те гоё л яадаг баха. Тэгэхээр улаан явсны ёслол дээр болсон одоо хамгийн яриуштай гэсэн зүйлийг нь хэдүүл ярьцгаая заяа. За нэгэн яриуштай зүйл юу болсон бэ гэхээр Sabrina Carpenter хурж ирээд айгүй гоё даашин цөмсчихсэн байсан. Ер нь айгүй тийм romantic style-ний амар гоё эмэгтэйлгийг нь үнэхээр бүр ингээ харуулж чадсан нандин чамин даашин цөмссөн байсан гэж миний хувьд бол бодож байгаа. За Sabrina Carpenter хурж ирээд ингээд улаасны хаслал дээр ингээ зураг мөргө авахд адил зогсож байгаа шүү дээ. Тэгжсэн аа гэг үнтгэн oh my god you guys are really quiet this year гэж хэлсэн заяа. Ингээд папарацци хүмүүс хэлж байгаа байхгүй. Хүй та нар чи энэ жил ямар сонин чимээгүй айгуу тийм calm 50 дуугүй байх юм бэ гэд хэлсэн. Тэгэнгүүтээ oh my god Chapel really whipped you guys энтергээ тэгж ярьж байгаа нь харагдсан. Тэр нь болохоор нөгөө Chapel Roan-ы тухай яриад байгаа байхгүй. Та нар өнгөрсөн жил санаж байгаа бол өнгөрсөн жилийн Grammy Awards дээр яг Chapel Roan улаан явсны ёслол дээр алхаж байхдаа зогсож байгаа нөгөө нэг папараццийн ч угаасаа л ер нь тэгдэж штэ те. Oh Chapel look here over here гэж орилж морлоодсэн чи Chapel Roan амар дурган хүрээд don't you fucking yell at me don't you scream at me ч юу лээ нэг ямар ч байсан те нэг тийм папараццийн эсрэг айгу амар юм хэлжсэн штэ. Амар нь юу юм бэ зүгээр ингээд те. Битгий миний өдөөс орилоод байгаа ч гэд те.
тийм зүйлийг хэлжсэн. Тэгээ тэрийг ярьж байгаа байхгүй те. Oh, Chapel really started a movement. She really whipped you guys энэ гэж хэлсэн байлээ. Тэр нь болохоор те Chapel өстө жинхэнэ хөдөлгөөн эхлүүлээд те ингээд та нарыг бол зүгээр ингээд ташуурдаад одоо те байранд чинь оруулчихсан юм биш шүү энэ гэсэн зүйлийг тийм хөнгөн жокийг хэлсэн байгаа. Тэгсэн чинь яг тэрийг нь хэлсний дараагаар нь папараззийнхаа гэл нэг яг Сабринагийн хүсээд байгаагаар тэгж орилж эхэлсэн байгаа, shout хийж эхэлсэн байгаа юм аа. You guys are so quiet this year. Хэдүүлээ сая Chaperone гэж ярьчихсан болохоор Chaperone-ы тухай яриад байгаа. Chaperone ч гэсэндээ энэ удаа Grammy-гийн ёслол дээр ирсэн байгаа. За тэгээд улаан явсны ёслол дээр бас алгасан. За тэгээд үнэхээр яриа болж чадсан Chaperone энэ жил. Яасан бэ гэхээр яг red carpet дээр гарч ирэхдээ ямар хувцастай цадагч ирсэн бэ гэхээр өөртөө 1998 оны Mugler-ийн даашнзыг өмсөж ирсэн байгаа юм заяа. Okay. I don't know. Like I don't know how to feel about it. Гоё харагдаж байна уу? Гоё концепт нь даашнзны концепт нь гоё юу? Загварынхаа тэр алхалтан дээр тэр загварын яг шоун дээр энэхүү хувцас нь ингээд плажн анх танилцуулгахдаа гоё харагдчихсан болов харагдчихсан л юм шиг үлээ. Okay. Гэхдээ арай л байсан гэж миний хувьд бол хараад байгаа. Энийг бол баг after party дээр өмсвөл баг арай тохиромжтой тийм хувцаагаа ахгүй юу? Ямар вэ гэхээр би одоо энд бүтэн зургийг нь ч оруулж болохгүй манайхаа яагаад гэвэл энэ чинь бол шууд шалтнан нүцгэн зураг харуулсан болоод нэг гайдлайныг зөрчиж гэсэн YouTube-ийн тэгэхээр би бүтэн зургийг нь оруулж чадахгүй та нар манай өөрснөө хайгаад үзчихээрэй, окей? Ингээд плачных нь одоо ингэрэн ч юм уу тэг бүрийн доор байгаа гэсэн үг. Бараг бэлхүүснийх нь бараг ингээд тэр юуных нь хүүснийх нь тэр хойно доор байгаа гэсэн үг. За тэр хавьд. Тэгснээ нэг хоёр нэг юм гарч ирдэг одоо тэгээ тэрнийх нь тэр ингэж гарч ирж байгаа нэг оруулганых нь жижигхэн үзүүр нь бүр маш жижигхэн үзүүр нь хальт ингээд юуг нь халахалж байгаа гэсэн үг. Хөхнийхэн товчийг бүр хальт. Тэгээ угаасаа тэр чинь тэгэл байгаа л нэг гэж байхгүй штэ. Хөдлөөд энэ төр явж махт нь бол ингэж харагдана гэсэн үг. Хөхнийхэн товч нь. Тим хавцаг өмсөж ирсэн байгаа. Үнэхээр shocking. За юу. Тэгээ Chaperone бол урд нь л хизээч тиймэрхүү хувцастай ингэж ивент энтрүүд дээр ирдэггүй байсан. Ер нь л айгүй тийм навсгар ингээд тэ амар тийм их материалтай хувцастай ирдэг байсан чинь гиг үнтхэн амар тийм бимий гаргасан хувцас өмсөд ирсэн хүмүүс айгүй шоконд орсон. Тэгээ ер нь бол I don't think that's nice. I don't think that's classy гэж хүмүүс яриад байгаа юм байлээ. Тэгээд хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр одоо Bianca Censorigind оруулж ярьж байгаа. Та нар одоо болохоор Chaperone-ыг ингээд өмсчингүүд гоё байна. Вау энэ төр гэдэг байгаа мөртлөө өнгөрсөн жил яалаа да Bianca Censori адилхан зүйл тэ бараг л адилхан зүйл хийсэн шүү дээ. Гэг үнтхэн нөгөө нэг Kanye West тэр хоёр хурж ирэнгүүт улаан явсны яслыг баг ингээд гэж орж ирэнгүүтээ ингээд зураг мураг авахлангуудаа цаашаа орлоггүйгээр яг ёслол руу ороогүй яваад өгсөн шүү дээ, тэ. Тэгсэн чинь анх ингээд Bianca Censori айгу тийм том coat дээр ирэнгүүтээ тэрийг гинт тайлсан чинь шав шалтан байжсэн, тэ. Тэгээд тим мигарч аахгүй. Bianca Censori нодлын хийгээд та нар өстө доромжлоод л өстө ямар балерин заваа ингээл өстө Bianca-г доош нь хийгээл Kanye-г доош нь хийгээл бөө юм болжсэн. Тэгсэн чинь одоо Chaperone гараад ирэнгүүт бараг гоё байна, өстө сайхан байна, гоё байна, дизайнлог байна, фэшнлог байна гэдэг хаан зүгээр нэг зангарал байгаа ч тэ энэ гэдэг. Тим юм бас хүмүүс айгуух ярьж исэн. Гэхдээ ер нь ихэнх хүмүүсийн ярьж байгаа нь бол за өстө мэдхгүй дээ, жоохон сонирмлаач өмсчихчтэй. Буруу юмыг буруу газараа өмсчээ гэдсэн одоо зүйлийг ярьж байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэндээ ер нь санал нэг байна. Энийг бол бараг after party-н дээр өмсгöd after party гэдэг just жиг шоудлтын галзуудлтын тэ ингээ ууж идэлтийн зүйл шүү дээ. Тим юм дээр өмсөн бол окей, right? Цаашлаад Chaperone-ы тухай нэрээ ярихад яг нөгөө нэг улаан авсны яслаар ингээ зураг мөргө авахлаа явж байхад нь Jamie Foxx тэ хурж ирээд яг охинтойгоо явж исэн юм байна. 16 настай тинейжер охинтойгоо ингээ явж агаад яг Chaperone-ыг дуудаад одоо хэлж байгаа нь харагддаг. Оо манай охин дээ чиний өстө амар тийм том супер фэн шүү гэд ингээд охиныгоо танилцуулж байгаа нь харагддаг. Тэгээд Chaperone ингээ гар марыг нь барьж бариад тэр охинтой тэгж байгаа нь харагддаг нэг хөөрхөн жижиг interaction. Гэтэ хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр oh my god тэ бодоод үзтээ ингээл хөөрхөн охиноо одоо шүтдэг дуучинтай танилцуулах гал өрөөд ирсэн чинь нөгөө шүтдэг дуучин хам хөөгдөл ингээ гаргацсан ингээ зогсож идэгтэй 16 настай тинейжер охины хувьд өмнө ямар эвгүй юм бэ гэд тэ
тийм юмыг бас хүмүүс их гадуур хов болгож ярьж байна лээ. За тэгээд цаашлаа chaperone тухай бас нэгэн одоо жижигхэн ховж байна. Тэр нь юу вэ гэхээр яг энэ улаавсны ёслоор ингээд ярьцлаган дээр өгөөл зогсож идэг штэ тий. Тэгсэн чинь юу асууж байгаа байхгүй сурвалжлагч нь тий. Ингээд ер нь Grammy-гийн ёслолын үеэр бол ер нь хамгийн их одоо айж төгшдөг одоо үе мөчтэй аюу хэцүү үе difficult үе мөч нь юу байдаг вэ гэсэн ухааны тийм асуултыг асуусан. Тэгсэн чинь chaperone болохоор ер нь яг энэ the red carpet event бол миний хувьд хамгийн ингээд тийм хэцүү үе байдгаа. Тэгээд тэрийгээ давчвал ингээд яг ёслол нь бол тэ award show нь бол ингээд надад тийм амар бишээ гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгсэн чинь ингээд сурвалжлагч нь цаашаагаа өргөжлүүлээ асууж байгаа байхгүй. Яагаад red carpet ингээд чиний хувьд тийм амар тэ хэцүү үе мөч вэ гэдгсэн чинь it's just so overstimulating гэж тэгж байгаа байхгүй. Арай дэндүү ингээд хитрхи ингээд буу юм болсонтэй ингээд хитрхи ингээд бараг сэтгэл төгссөн тийм the overstimulating event байдаг. Тэгээд түүнээс гадна зөндөө олон хүмүүс ингээд чиний зургнуудыг энэ тэндээс аваад and you don't know what they're doing with it гэж хэлж байгаа байхгүй юу. Ингээд зөндөө олон хүмүүс зургнуудыг чинь ингээд интернетээс авчаад тэр зургнуудаараа энэ хүмүүсийг юу хийж байгаа вэ гэдгийг хинч мэдэхгүй учраас айгүй амар гэж ярьсан байгаа. Тэгээ хүмүүс бас энэ дээр нь жоохон юм ярьж байгаа байхгүй юу. За хэрвээ үнэхээр одоо нэгттэй од хүн байж угаасаа л ингээл иймэрхүү ёслуудаар ирэхээр папараццийн хэвлэл мэдээллийнхэн те ингээл зураг мөрөг аваад ахаа бол мэдчихэл байгаа. Тэгээ тэрэн дээр л өстө миний зургнуудыг өстө амар хүмүүс аваад гэж байгаа нь айгу тэнэг байна те. Угаасаа ийм зүйлд орно гэдгийг мэдээд л од болоо үстэ ийм индастринд орж ирээ үстэ гэж ярьж байгаа. Түүнээс гадна хүмүүс хэрв тийм юмнаас айдаг юм бол те яана энэ хүмүүс танихгүй хүмүүс миний зургийг авчаад тэр зургнуудаараа яг юу хийдэг юм бол айгу муухай зааван шижгийн те гаж хүслээ хангасан юм хийдэг юм биш үстэ гэж үнэхээр тэгэж айж бол яахлаарэ харин ч тэрнийхээ баг эсрэгтэй шалдан ингээд те хөхнийхөө тавчиг гаргасан одоо хувц өмсөд ирдэг байна. Тэгээ ингээд зөрчилдөөд байна ярьж байгаа юм чин болон акшн чин те үйлдэл чин ингээд зөрчилдөөд байна. Үнэхээр л тэгж айж майдаг байсан бол те харин ч хүн тийм хөх мөхө гаргасан одоо хүн гажиг хүмүүстэй гаж хүслээ хангарахаар одоо тийм юм хүслийг нь хангуулах тийм хувц өмсгүйгээр арай жоох ингээд битүү хувц өмсөд тэгээ ядаж хөхнийхөө тавчиг гаргаагүй хувц өмсөд ирнэ үстэй гэж хүмүүс тийм юмыг агиух гаргаж ярьж ин лээ. За дараагийн одоо red carpet дээр болсон ярихуц зүйл юу вэ гэх юм бол Zara Larsson байгаа. Zara Larsson бас ер нь агиух гоё дочинтэй. Тэгээд Zara Larsson-ыг би бол амар гоё би хаатай гэж боддог. Үнэхээр гоё тасархаа харагдчихсан. Тэгээ Zara Larsson ч юу яасан штэ энэ удаад дээр бас ингээд нэр дэвшсэн байгаа. Best Dance Pop recording гэдэгтэй тийм төрөлд нэр дэвшсэн байгаа. Тэгсэн чинь яасан бэ гэхээр яг тэр нэг улаавсны ясал дээр ингээд ярьслага авч яхад нь ингээд асуусан байхгүй. Хамгийн гол нь манайхаа энэхүү зарим юунууд нэр дэвшилтүүдийг зарим шагналуудыг юу болохоос өмнө яг Grammy болохоос өмнө зарлчихсан заяа. Нэг бол pre-show-н дээр нь одоо яг award show нь эхлэхээс өмнө нэг pre-show гэж нэг жижигхэн юм болдог штэ. Тэг жижигхэн хүлээ авалт ч юм уу те. Бас нэг юм зарлал хүн амтаа ингээл perform энэ хийгээд байдаг те. Тэгчгээд дараад нь яг main show нь болдог те. Зарим award-уудыг болохоор pre-show-н дээр зарласан. Заримуудыг нь болохоор бүр Grammy болохоос өмнө яг тэр өдөр ингээд аль үшинээ зарлчихсан байхгүй юу. Тэгсэн чинь яасан бэ гэхээр энэхүү одоо nomination-ыг энэхүү яг хэсгийг болохоор тэр Best Dance Pop Recording гэдэг шагналыг болохоор аль үжинэ ялагчийг нь зарлчихсан байсан юм байна лээ. Хин ялсан бэ гэхээр Lady Gaga ялсан байгаа Abracadabra гэдэг дугаараа. Тэгсэн чинь энэ сурвалжлагч айгүй мэдрэмжгүй ийм асуусан байгаа хгүй Zara Larsson-аас. Zara Janet хэлсэндээ ингээд хэрүү ялах юм бол нөө acceptance speech гэж байдаг шүү дээ. Ялагчийнхаа одоо нөө яриаг бэлддэг те. Тэр acceptance speech аль үшээ бэлтчихсэн гэд чи ядад өчтөр хэлж ийсэн. Өчтөр ч гэлөө өмнө нь уулзж байхдаа хэлж ийсэн. Тэгээд чи тэрийг ингээд acceptance speech-ээ ингээ өгөхдөө айгүй амар nervous байгаа сандарч байгаа гэж ярьж ийсэн. Тэгээд одоо яасан сандарч гинүү гэд асууж байгаа хгүй. Тэгсэн чинь Zara Larsson no I'm just chilling now like I'm not worried about that. Ягаад гэвэл Lady Gaga аль үшний ялчихсан штэ гэж хэлсэн. Би одоо л ерөөсөө сандарч мадрахгүй байна. Би зүгээр л ингээд 50 сайхан амгалан enjoy хийгээ байж нь ягаад гэвэл надад сандраад ах шалтгаан байхгүй аль үшнээ Lady Gaga ялдгаа ялчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө нэг сурвалжлагч нугасаа амар эвээл нь орж байгаа нь харагцсан. Oh my god, yeah that's right. Oh my god гэж хэлж байгаа. Тэгэд ер нь бол иймэрхүү том ивентүүд дээр ажилладаг сурвалжлагч нар чинь бол те бүх юмныхаа талаар те одуудынхаа талаар шагналуудын талаар бүх юмны талаар айгуу сайн мэдлэгтэй байж ах ёстой штэ те. Тэгжиж ийм том ивентүүд дээр ажилладаг. Тэгж яхад ийм айгуу том алдаа гаргасан байлээ те хүмүүс бас энэ хүнийг айгуу сурвалжлагчийг шүмжилж байгаа харагдсан. За манайхаа тэгээд бид бүгдийн айгуу олон жил Grammy дээр хараагүй хүн
хурж ирсэн. Бид бүгдийн хайрт дуучин маань хурж ирсэн баа. Тэр болохоор Justin Bieber. Yes. Justin Bieber ч нэр айгүй олон жил Grammy дээр ирээгүй штэ. За би яг хараад заяа хамгийн сүүлд хэдэн онд Justin ирсэн байна гэд 2022 оны Grammy дээр хамгийн сүүлд ирж исэн юм байна. Тэгэхээр ингээд тэ бараг л гээд ах юм байхгүй тэ 4 жилийн дараагаар ингэж эргэн ирэлттэй comeback хийж байгаа юм аа. За тэгээд яасан гэж Justin Bieber угаасаа их нэртэйгээ ирэх нь ойлгомжтой. Hailey Bieberтэй ирсэн. Түүнээс гадна нөгөө ex нь тэ Selena Gomez нөхөртөөгөө Benny Blanco-тойгоо ирээд энэ дөрөв ингээд улаан явсан дээр хэрэлдэж уралдаад бөө юм болсон байгаа. Гэл худлаа ируул яах вэ? Тийм болоогүй манайха. No. Hailey Bieber, Justin Bieber хоёр бол ирэхийн хувьд ирсэн. Яг ирээд айгүй гоё red carpet дээр зураг мөргө авахлаад ингээд байжсэн. Тэгээ award show дээр ч гэсэндээ орсон байгаа. А гэхдээ Selena Gomez, Benny Blanco nowhere to be seen. Okay? Ерөөсөө ирээгүй энэ хоёр бол Grammy дээр ирээгүй байгаа. Хэдийгээр нэр дэвшсэн ч гэлээ те. Энэ хоёр чи юун дээр Bluest Flame гэдэг дугаараа Best Dance Pop Recording гэдэг тэр Lady Gaga-гийн ялсан тэр одоо нэр category дээр би ингээ category гэдэг үгийг олохгүй те төрөл гэдэг үгийг олохгүй nomination л гэж сайн яриадсан category дээр ингээ уул нэр дэвсэн гэхдээ ирээгүй. За энийг бол угаасаа бид нар мэдчихсэн. Гадуур ингээл угаасаа ярьжсэн байхгүй яана одоо удахгүй Grammy боллоо те хин Justin Selena хоёулаа нэр дэвшчихсэн. Энэ одоо энэ дөрвөлээ ингээ уулзах юм биш үсттэй хоёулаа ирэх юм биш үсттэй энэ төр гэдэлтэй амар ингээл ягаад тэгсэн чинь нэг хэд хоногийн өмнөөс эхлүүлээд 3-4 хоногийн өмнөөс эхлүүлээд үгүй Selena Gomez ирэхгүй гэсэн яагаад вэ гэхлээр гэдэг нэг excuse өгсөн зав нэг тийм одоо шалтгаан яагаад ирэхгүй гэдгээ яагаад вэ гэхээр Selena Gomez-ийн Rare Beauty гэдэг брэнд нэ штэ те уул нь бол дандаа зөвхөн юунд зарагддаг байсан. Sephora-д. Тэгээ энэхүү брэнд нь лонч хийсэн цагаасаа ахуулаад дандаа Sephora-д зарагддаг байсан. Тэгээд угаасаа of course өөрсдийнх нь вебсайтн дээр нь ч гэсэн зарагддаг байсан. Одоо яаж байгаа вэ гэхээр Rare Beauty, Ulta Beauty бас зарагдаж эхэлж байгаа. Ulta Beauty гэдэг чинь одоо Америкт амьдардаг хүмүүс бол сайн мэдж байгаа. Би одоо нэр Ulta юунд байдаг үгүй мэдэхгүй шүү манайхаа. Тэгэхээр битгий урлал. Манай улсад ч гэсэн байдгийн шүү гэл ороод ирээрээ заримдаа хүмүүс тэгдэж шүү. Sephora бол угаасаа би worldwide байдаг гэдгийг бол мэднэ. Зөвхөн Америкт байлдгүү те. Зөндөө олон улс орнуудад бранчтай. Ulta-гийн хувьд бол би яг сайн мэдэхгүй нэг Америкаас өөр улсуудад байдаг үгүй. Ulta Beauty чинь болохоор яг Sephora-гийн ерөн жоохон дайсан гэсэн үг. Одоо тэ өрсөлдөгч нар нь окей яг л адилхан ийм зөндөө олон гоо сайхны мейкап арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ингэж зардаг брэндүүдийг зардаг ийм том сүлжээ одоо Америк даяг хаварсан тийм сүлжээ одоо гой сайхны дэлгүүр байгаа. За тэгээд дандаа Sephora-да өрсөлддөг тэгсэн чинь Selena Gomez-ийн Rare Beauty-н ингээ 2 сарын 1-ээс ахуулаад яг Ulta Beauty-тэй гэрээ хийгээд Ulta Beauty-гээр зарагдаж эхэлж байгаа юм байна лээ. За түүнээсээ шалтгаалаад энийгээ өнгөрсөн сар ингээд announce хийсэн л дээ 2 сарын 1-ээс эхлүүлээд Ulta Beauty-дээр зарагдаж эхлэх байгаа гэд. Тэгээ тэрэндээ зориулаад өнгөрсөн хэдэн хоног зөндөө олон team launch event-үүдийг хийсэн Ulta-тай хамтраад уржигдэр гэхэд те нэг team event хийчихсэн байсан яг Los Angeles-д гадаа ингээд drone-оор ингээд тэнгэр дээр одоо бичиг бичээ заяа Rare Beauty, Ulta Beauty энэ гэж бичиг үчээд за тэнгүүтээ нөгөө нэг Selena Gomez-ийн царай мараг бас ингэж зураг мөргийг бас ингэж drone-оор хийгээд бас нэг тийм том ивент болсон юм байна лээ. За тэгээд бас энэ ивенттэй launch-тай бас ингээд хамааралтайгаар зөндөө ол ийм Ulta-нууд дээр очоод гээд content creator энэ төр хүмүүстэй ингээд айгүй контент бэнтэд хийгээд ер нь нэг тийм ивент төрхүү юм болсон юм байна лээ. Тэрийг яг ядж хаад заавалчгүй албаар 2 сарын 1-нд тааруулсан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс бас тэгээ тэрийг яриад байгаа байхгүй. За энэ айгуу сонио. Энэ угаасаа л Selena те Grammy дээр Justin Hailey ирнэ гэдгийг мэдээд угаасаа өөрөө очмоороо санагдаад ингээд албаар нэг шалтгаан өгөхийн тулд заавал энэхүү одоо launch event-ээ 2 сарын 1-ний өдөр те яг л Grammy болох өдөр ингээд албаар тавуулсан тохируулсан байхаа энэ гэж хүмүүс яриад байгаа. Тэгээд нэг тийм юу гарч явж исэн rumor. Хэдийгээр Selena явахгүй ч гэсэндээ Benny Blanco нөхрөнтэй ингээд Selena-гийн одоо оромжтой in behalf of her ингээд очноо гэд хэлжсэн. Хүмүүс тэгж яриадсан угаасаа тэгээгүй. Гэхдээ Benny Blanco after party нэр ол явж исэн. За тэгээд энэ дөрвөн маань ингээд reunite хийх боломжоо алдсан байгаа юм аа. Хэдүүлээ одоо магадгүй Met Gala хүлээ те Met Gala дээр энэ дөрвөлээ ирж иж магадгүй.
I don't know. За тэгээд Hailey, Justin хоёр бол ингээ хоёлаа айгүй гоё хослоод ирсэн байлээ. Дан хар өнгөөр хослоод тэгээд Justin болохоор юм эрэхтэй тэгээд костюм бижааг өмсөн байхгүй. Гэхдээ айгүй тийм oversized буюу ill fitting тийм яг өөрт нь биенд тохироогүй тийм oversized тийм загвартай сул загвартай тим костюм бижагтай ирсэн байна лээ. За тэгээд Hailey болохоор юм хав хар ингээд айгүй гоё бие барьсан плаж. Тэгээ айгүй гоё хүзүүний diamond тим necklaceтэй ирсэн. Тэгээд нэрээ энэ дээр ингээд нэг юм ил болсон. Тэр нь болохоор Hailey би бүр жирэмсэн бишээ гэж. Ягаад тэгэхээр сүүлийн бас нэг хэдэн 7 хоног хүмүүс Hailey бүр яг жирэмсэн байхаа харагдаад байна энэ гэж яриадсан байхгүй. Ягаад тэгэхээр нэг хайлт папараззд явж байгаа зургууд нь ч юм уу энэ тэнд ивент центр дээр явж байгаа зургуудыг ингээ харангууд хүмүүс энэ хардаа яг л Hailey жирэмсэн харагдаад ингээд. Гэтэ яг хөө тэгж доромжилж хэлж байгаа юм биш зүгээр авахгдсан зургууд нь бас заримдаа хаяа нэг тийм гидсэн жоохон ингээд төмбөцсөн юм шиг харагдаад. Гэтэ те хүмүүс bloat энэ төр хийнэ гэж байж та хүмүүс ерөөс тэрийг ойлгодгоо те. Хэдийгээр хүн ингээд туранхаа яасан ч гэсэн ингээд заримдаа bloat хийгээд гидсэн дүүрж мүрээд те янз бүрийн одоо жишээ dairy product идэж мэдчих юм бол хүний гидс мэд дүүрэж жоохон ингээд зүдэж мүдийчдэг шүү дээ те. Тэгэнгүүт хүмүүс тэр үеийг имийг хараад ч юм уу те Hailey бол яг ингээд жижигэн бамптай харагдаад байна. Түүнээс гадна хүмүүс pregnancy glowтэй харагдаад ингээд аахгүй эмэгтэй хүмүүс ингээд жимсэн болчихлаа аюу гоё юм glow энэ төр хийгээл ундаг штэ те. Hailey яг гоё pregnancy glowтэй харагдаад энэ төр гээд баахан юм яриадсан чинь угаасаа Hailey жирэмсэн бишээ гэдгээ баталсан. Ягаад бол би бэрсэн хар плачтай ирсэн амар тийм туранхаа скини хэвээр байсан. За тэгээд одоо угаасаа Hailey, Justin хоёр ирж байгаа юм чинь нөгөө Selena-гийн фэнүүд энэ төр гарч ирээд юм ярих нь ойлгомжтой шүү дээ. Энэ чинь бол угаасаа бичигдээгүй хууль болчихсон дээ. Энэ дөрвийн хувьд бол Justin, Selena, Hailey, Ben энэ хувьд бол тийм яасан бэ гэхээр энэ хоёр хурж ирээд улаан авсны ёслол дээр зураг авахлаа ингээл хамтдаа зогсож байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс та нар зүгээр л харьцуулаад үзтээ. Энэ хоёр ингээ Justin, Hailey-тэй яаж ингэж улаан авсны ёслолоор зогсоод зураг авахулж гин. Урд нь та нар санаж байгаа үсттэй. Одоо Selena-тай хамт ингээд улаан авсны ёслолоор ирдэг байхдаа яаж харьцдаг байлаа да Selena-тай ингээл тэрвэр шимээр байдал гэл хэдэн оны үлээ нөө нэг AMA Awards дээр энэ хоёр хамт иржсэн шүү дээ. Тэрийг нь ингээл яг одоо compare хийж тавьж байвал ингээл тэр үед болохоор Justin Selena-г ингэж авчирч хурж ирээд л юм хамаар нь тэрврээд л те тэгж жагаад одоо харалтаа Justin бүр ингээ инээгчгүй ингээд хиннийг тэгж бараг тэрвэрж мөрөгчгүй ингээ та нар хардаа гэ бүр ингээ гарн дээр нь зум хийж байгаа заяо. Justin Hailey хоёр уул нь бол ингээ гараа хөтөлцөж байгаа байхгүй юу? Хөтөлцсөн байгаа юм. Тэгсэн чи гарн дээр нь зум амар хүмүүс хийнгүүтэй шүү дээ. Харалтаа Hailey л ингээд атгахчихсан байгаа юм. Нөгөө Justin нь гарнаас натгаагүй зүгээр ингэсэн байгаа юм гэдэг аахгүй гар нь ингээд нээлттэй тэрийг нь ингээд Hailey ингээд барьчихсан байна хөрхий дөө гэж мэгээ заяа бөө бас тийм хүмүүс айгүйх одоо коммент дээр бичиж үлдээж ийсэн. Дараагийн нэг жоохон сонирхолтой red carpet дээр болсон юм юу гэх юм бол Францын DJ тэгээд хөгжмийн продюсер залуу байдаг юм би тэрийг бол мэдэхгүй заяа. Хүмүүс ч гэсэн тэг хүү энэ хин бэ гэж тэгжсэн заяа. Энийг би яаж үнсэх мэдэхгүй байна. Jessa Felstein энд нэрийг нь оруулчихаа Jessa Felstein ч юм уу хин ч. Энэ залуу хүмүүсийн анхаарлыг татсан. Яагаад вэ гэхээр энэ залуу яаж хурж ирсэн бэ гэсэн чинь царай нь тэр чигтээ ингээ fully covered заяа бүр ингээ тэр чигтээ ингээд халахлагдсан. Гэтэ ямар зүйлээр халахлагдсан байгаа вэ гэхээр яг нэг тийм баримл юм шиг. Тэ баримл шиг тийм хатуу ингээд ийм баримлан ийм юмар ингээд хав хар ийм баримлын юмар ингээд халахлаад ирсэн байгаа байхгүй. Тэг хүмүүс хүүе who the fuck is that тэг хий юм бэ энэ одоо энэ гэдэг те хүмүүс тийм юмэг ярьж исэн. За тэгсэн чинь одоо хүмүүс одоо энэ залуугийн фэнүүд нь ч юм уу те энэ залуу чи угаасаа ийм юм аа. Угаасаа бид нар энэ хүний царайг мэддэггүй маа. Энэ чинь одоо хамаг яг өөрийнх нь artist-ийнх нь гол одоо зүйл нь юу вэ гэхээр ингээд царайгаа нуудаг. Одоо хин байдаг штэ Sia урд нь тэгдэг байсан штэ те ингээд дандаа ингээд юу химэл үсээрээ тэ чолкороо ингээд нуучтай байсан. Ер нь тиймэрхүүлэг гэсэн үг юм шиг байлаа. Тэгсэн чи одоо хүмүүс бас нэг хэсэг нь нөгөө нэг black face гэл яриад унжилээ. Одоо эн чинь баг юу хийгээд байгаа юм биш үү? Нөгөө black face хийгээд байгаа юм биш үү гэж ярьж байгаа хүмүүсээс энийг ч одоо арайч black face гэхгүй. Би танад хэлжсэн надаа black face гэдэг нь юу вэ гэхээр нэг хар арьстай арьснаас бусад арьсны хүмүүс хар арьстай хүн болж жүжиглэх гээд ингээд нүур амаа хар будаг мудгаар бодохыг black face гэд тэгээд байдаг. Тэгсэн чи хүмүүс энийг одоо black face гэх юм шүү дээ. Мэрэ гэд тиймээс арайч энийг бол black face гэхгүй зүгээр л юм маск өмсөн маа. Хар өнгөтэй маск өмслөө гэ тэрийг black face хийж ингэж бол бас бодож болохгүй шүү дээ. That's so reaching. За дараагийн red carpet дээр болсон сонирхолтой зүйл юу вэ гэх юм бол Paris Hilton ярьслага өгжсэн баггүй. Тэгсэн чинь Paris Hilton
нөгөө сурагчид нь асууж байгаа юм. Оо чи дараа жилийн Super Bowl halftime show-н дээр хэнийг одоо perform хийгээсэ гэж хүсэж байна гэдгээс аахгүй. Одоо нэрээ 7 хоногийн дараа илүү 2-7 хоногийн дараа Super Bowl halftime show болох гэж байгаа. Үгүй Super Bowl болох гэж байгаа. Нөгөө Америкийн хөл бөмбөгийн хамгийн том ивент байдаг шүү дээ. Хамгийн сүүлийн өрсөлдөөн гэсэн үг. Хоёр сүүлийн баг нь ингэж хоорондоо тэмцэлдэх. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс за угаасаа ойлгомжтой хөл бөмбөгөндөө зориулж үздэг. Гэхдээ halftime show тэгээ яг дунд нь завсарлагын үеэр болдог тэр одоо тоглолтыг үзэх гэж хүмүүс айгүй хочтой шүү дээ. Энэ жилийн болохоор Bad Bunny band тэрэн дээр нэр хин Cardi B guest star хийнэ гэж сонсогдсон шүү. Тэгээд дараа жилийнх дээр чи хэнийг perform хийгээсэ гэж хүсэж байна гэж Paris Hilton-аас асуусан чи Paris Hilton me гэж хэлсэн. Би өөрийгөө perform хийгээсэ гэж хүсэж ин гэдгсэн. Өөрийнхөө шинэ альбомыг ингээд юу амаарай perform хиймээр ингэж ярьсан тэгсэн. Тэг би тэр удаа одоо тэр ярилцлаган дээр нь л хүүе Paris Hilton шинэ альбом гарах гэж байгаа мэн гэдэг юм ийдсэн. Paris Hilton чинь бас тухайн үедээ дуучин байсан шүү дээ тий. Нэг хөрхөн тэр жиглээ star юу гэдэг үлээ тий нэг тийм дуу аяг тэр чинь бас аягүй алдартай болж исэн дөө шүү дээ тий. Бас хөр хідэн дуутай тэгсэн чинь цаадах чинь шинэ альбом гарах гэж байгаа гэж шүү. Окей. Үүнээс гадна нэг ярууц юм юу вэ гэхээр нөгөө миний саяхан бичлэг хийсэн инфлюенсер шүү дээ Christy Sarah Scott гэдэг. Одоо Scott гэхээр бэлдсэн л да. Нөхрийнхөө авгийг хайчихсан Christy Sarah ирсэн байна лээ. Айгуу гоё харагдчихлээ. Үнэхээр гоё тасархаа харагдал glam bot энэ төр хийж байгаа нь харагдсан. Тэгэл хүмүүс ёо яста нөгөө хин чин Desmond чи энийг хараалт гэл уралж байгаа бах та тэр гэлтэй тэгээдсэн тэгээд нөхөр нь ингээд одоо suffer хийгээд байж хахад хогч нь тэгж хахад манай Christy Sarah бол ингээд те гоё Grammy энэ төр ирээд одоо ч те ингээд зугаацч сингээд сууж ийн тэрэг л хүмүүс айгүйх юм бичиж байгаа харагдсан. За одоо ингээд манай хаан хідүүлээ яг award show руугаа орцгоё. Ингээд шоу маань эхэлсэн байгаа. За энэ удаагийн award show хэн host хийсэн бэ гэхлээр айгүй тийм шин содон хизээч харж байгаагүй хизээч host хийж байгаагүй хүн хийсэн гэж бас судлаа ярихгүй. Ядаргаатай дээ. Trevor Noah манайхаа дахиад Trevor Noah. Yes. 6 дахь жилдээ ингээд Trevor Noah дараалал 6 жил дараалаад ингээд host хийж гин. Тэгээ хүмүүс бүр одоо энэ одоо хэдэн жилийн гэрээ эзэн бэ? Ямар ядаргаатай яа өөр хүн байдгүй юм уу те Trevor Noah л жил болгон гарч ирэх юм а гэж яриадсан. Гэтэ энэ юу яг сүүлийн жилийн гэсэн манайхаа. Яг 6 жилийн л гэрээ хийсэн байсан юм шиг л яг сүүлийн жилээ хийж байгаа. Тэгээд дараа жил одоо ашгүй Grammy дээр өөр хүн host хийх юм шиг байлаа. Энэхүү Grammy-гийн шоуг хэн эхлүүлсэн бэ гэхлээр нэгэн performance-аас эхлүүлсэн, нэгэн үзүүлбэрээр эхэлсэн байгаа. Тэр нь болохоор Bruno Mars, Rose 2 Apat гэдэг дууга perform хийсэн байгаа. Тэгээ айгүй гоё performance болсон. За, тэгээд манай нөгөө нэг host чинь Trevor Noah ч гарч ирээд host хийгээд monologue энэ хэлж мэлээд тэгээд юу яасан яг тайзан дээр байхгүй ингээд бас ингээд зэрэгт рүү орж ирээд зочд нь сууж байгаа газруудаар ингээд яваад ингээд хүмүүсийг ягалаа энэ тэнд сууж штэ те тэнд энэ сууж штэ гэж очиод ингээл тэр хүмүүсийн тухай тийм хошин joke энэ хэлээд явж байгаа нь бол харагдчихсан. За одоо чинь яг Justin Haley хоёр дээр очиад заяа хүүе Justin Bieber is in the house you guys гэлтэй. Эсвэл ямар олон жилийн дараа ингээ хурж ирвэстэй буцаад хүрээд ирсэн байх Justin гээл Justin-тэй ярьжсэн. Тэгээд Justin-ийн тухай болохоор ингээд аав басанд нь баяр хүргэе та хоёрт хоёуланд ч ингээд хэлжсэн. Түүнээс гадна ингээ хэлсэхгүй Justin одоо тэгээ угаасаа айгүй мундаг дуучин ингээ мундаг уран бүтээлүүд гаргасан swag энэ төр альбом бол өстой гоё байсан. Гэтэ бид нар Justin юунд баярлах хэрэгтэй вэ гэхээр Justin одоо Apple-тай холбогдоод Apple-ыг хүүе тэр дундлынхаа товчийг арилгаач тэр товч хэрэггүй штэ гэж одоо тэр товчийг арилгуулсан хүн бол Justin Bieber. Тэгэхээр хэдүүлээ Justin Bieber-т баярлах хэрэгтэй. Тэгээ Justin чи дахиад Apple-тай нэг яриад те утсан дээр юм search хийхээр яг тэрийг ингээ гаргаж ирдэг те тэрийг нь олж өгдөг тийм одоо юмтай болго гэж одоо Apple хэлээд өгөөч биднэрт яг тийм юм хэрэгтэй байна гэж нэг тийм joke хэлж байгаа нь бол харагдажсэн. За тэгэнгүүтээ хинлөө Haley руу харангуйтай Haley do you have any discount code for the lip tint гэд хэлжсэн. Haley чамд нөгөө нэг тэ уралжин будагны тийм discount code хямдралын код мод байгаа юу гэд тэгсэн чи Haley of course гэл тэгсэн чин Trevor okay we'll talk later. За хоёлаа дараад нь ярэ заяа дуусгаад ярэ гэд нэг тэгж тийм жижигэн joke хэлсэн байгаа. За дараагаар нь Trevor Noah Olivia Dean хандаад тэ одоо
баяр хүргэсэн байгаа. Баяр хүргээл Olivia Dean бол тэ айгу шүн төрөн гарч ирж байгаа хэвээр мундаг дуучин хэвээр баяр хүргийн мөргийг гээл тэ хэвээр гой дуучин мууч ингээд айгу магтаад тэгвэл бас өөр юмд магтсан байгаа. Тэрэнд нь болохоор тэ Olivia Dean бол хамгийн анхны одоо Ticketmaster гэдэг одоо ticket тоглолтын билет зардаг энэ хүү одоо сайтыг ингэж шүүмжилсэн дуучин байсан. Тэгээ айгу мундаг ингээд зөрөгтэйгээр ингээд шүүмжилсэн ингэж хэлсэн. Яагаад вэ гэхээр ер нь Olivia Dean тэгсэн саяхан Ticketmaster гэдэг айгу том одоо платформ байдаг. Дандаа нэг юм зардаг те тоглолтын билетүүдийг зардаг хамгийн том вебсайт. Тэгсэн чинь Ticketmaster дээр хамгийн муухай юм юу гэхээр reseller-ууд ингээд байдаг. Яагаад ингээд зарим дуучдын тоглолтуудын үнэс амар билет амар үнэтэй хэдэн мянган доллар малаар явчихдаг вэ гэхээр анх уул нь энэ дуучид чинь өөрсдөө тэгж үнэлээд миний тикет бол 20 мянган доллар байна гэдэг зүйл бол биш юм заяа. Энэ хүмүүс очиод гялс Ticketmaster-аас бөөндөж тикетүүдийг авангуудаа тэрийгэ дахин одоо дамлаж зардаг. Манайд ч гэсэн байдаг шүү дээ Монгол шагалж зарна гэдэг үлээ те. Тим шагалж зардаг ингээ хүмүүсийг Ticketmaster зөвшөөрөөд байдаг байхгүй вебсайт нь. Тэгээд бүр ингээд хэд дахин ингээд нуглуулцдаг. Тэгээд Olivia Dean тэрний эсрэг юм ярьжсэн Ticketmaster одоо энэ дээр ажиллах хэрэгтэйтэй ингээд бүр фэнүүдийг ингээд бүр мөнгийг нь шуулж ийн ийм reseller-уудтэй нийлж агаад гэд тим юм ярьжсэн. Тэгээд тэрэн дээр нь хин Trevor Noah бас нэг жижиг хэмжээний joke хэлдэг байгаа. Ингэж хэлсэн. If the fans can't afford tickets, we can't have live music. And without concerts, how would we find out which CEOs are having affairs on the Jumbotron? гэж хэлсэн заяа. Энэ болохоор хэрүү фэнүүд тикет билет худалдаж авч чадахгүй бол бид нэр одоо яг амьд хөгжим сонсч чадахгүй гэсэн үг. Хэрүү тэгээд яг амьд хөгжмийн концертууд байхгүй болчих юм бол яаж бид нэр одоо аль компани гүйцэтгэх захирлууд хоорондоо ингээд нууц амрагтай байгаад ингээд заваараад гэрээстэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явж байгаа гэдгийг бид нэр яаж Jumbotron-оос олж харах юм бэ? Хэрэг концертууд байхгүй болчих юм бол гэсэн тийм зүйлийг хэлсэн. Ягаад гэвэл угаас нөгөө Coldplay концертыг л ярьж байгаа байхгүй тий нөгөө нэг хоёр ямар компани вүлээ? Нэг CEO нь ягаа нөгөө нэг компанийнхаа ажилтны эмэгтэйтэй ингээд яаж байгаа Jumbotron дээр тэр дэлгэцнэр гараад ирсэн шүү дээ бөө юм болж исэн. Тэрийг яриад байгаа байхгүй тийм хошин одоо joke-ыг хэлсэн байгаа. За тэгээд цаашлаад нэгэн хэлсэн айгүй том joke нь юу байсан бэ гэхээр Nicki Minaj-ыг одоо joke хийж жоохон дормжилсан байгаа энэ заяа. Юу хэлсэн бэ гэхээр Nicki Minaj is not here. Тэ Nicki Minaj бол энд байхгүй байна гэл тэгж хэлсэн заяа. Тэгээд яг хэлсэн чинь Nicki Minaj is not here гэл хэлсэн чинь яг артталт нь камерт харагдаж байгаа нь хин John Legend тэгээд нөгөө эхнэр нь Chrissy Teigen хоёр сууж ирсэн баггүй тэгсэн чинь Nicki Minaj is not here, Nicki Minaj энд байхгүй байна гэж хэлсэн чинь Chrissy Teigen ингээд thumbs up гаргаж байгаа нь харагддаг. Ингээд сайн байна, нэг гэрэг нь болсон байна гэсэн юм шиг тий. Тэгж thumbs up гаргаж байгаа нь харагдчихсэн. За тэгээд цаашлаад Trevor ингэж хэлдэг байгаа. She's still at the White House with Donald Trump discussing very important issues. Гэлтэж байгаа байхгүй. Nicki ягаад энэ ирээгүй вэ гэхээр одоо хүртэл нөгөө цагаан ордондоо Donald Trumpтэй хамт ингээд амар чухал сэдвүүдийг ингээд ярилцаад сууж байгаа. Тэгээд ямар чухал сэдв байсан бэ гэхээр шүү дээ тий. Ингээд ярьж байгаа гэл нэг Donald Trump-ыг ингээд imitate хийж дуурайж ярьж байгаа байхгүй юу? Actually, Nicki, I have the biggest ass. Everybody's saying it. Nicki, I know they say it's you, but it's me. Wop wop wop, look at it baby. Энд дэргээ тийм ярьсан заа юу ч хэлж байгаа хэр те. Nicki, яг үндэ бол би хамгийн том бөхстэй хүн те хүн болгон чамайг л Nicki-г ингээд те ингээд том бөхстэй гэж яриад яг үндэ бол үгүй би юм надад би бол хамгийн том бөхстэй нөө харалтаа миний бөхс рүү гэдэг Donald Trump яг Nicki тэгж хэлж байгаа юм шиг ингэж хошин байдлаар одоо ярьж мэрж одоо imitate хийж исэн. За тэгсэн чинь хүмүүс юу гэж ярьж байна гэхээр яг Trevor Noah тэгэл Nicki-гийн талаар ингэ ярьж хахад нь хин Jennifer Hudson манайха айгуу тийм not amused харагдчихсан. Жохон уурлаад байгаа юм шиг те. Ингээд амар ер нь жоохон ууртай юм шиг харагдчихсан. Яг сүүлийн хэсгээр л жоохон инээсэн болохлаас шүү дээ. Жоохон ууртай байгаа юм шиг харагдчихсан. Тэгсэн чинь хүмүүс Jennifer Hudson ингээд те юу юм шиг байна. Бас л те ингээд Nicki Minaj-ыг дэмждэг юм болоо эсвэл юг Donald Trump-ыг дэмждэг болохоор ингээд уурлаад байгаа юм болоо энэ гэсэн нэг тим юм хүмүүс бас айгүйх ярьж ил ямар ч гэсэн she did not look
amused. Okay. За цаашлаад ирсэн нэг ийм хэсэг байсан заяа. Нэг жоохон commercial break явчаад л те жоохон зар сурталчилгааны юм явчаад ингээл буцаал ингээл хүрээд ирсэн чи яг Trevor Noah ингээл юм ярих гэсэн чи уртл нь яг химээс нь мэдгүй заяа. Тэр нэг амар тийм I don't know бидний мэдэх лав хүн бол биш заяа. Нэг эрэхтэй ингээл босоод байгаа байхгүй. Босоод камерын өмнө ингээл босоод тэгсэн чи ингээл Trevor Noah ингээл хэлээл хөөе битгий камер блок хийгээд байгаа чи суултаа гээл те don't block the camera don't sit down гэл ингээл хэлж мэлж байгаа харагдчихсан. Тэгэл тэгсэн чи уул нөгөө хүн ингээ буцаа суусан байхгүй залуу. Тэгснэ дахиад жоохон байжсэн захиад ингээ босоод ирсэн. Босч ирээ гаргасан. Don't stand up again гэлтэй дахиад битгий босоод байгаа ч гэл ингээл юм ярьж байгаа нэг тийм хөвгөлтэй бас хэсэг байсан. Тэр нэг угаасаа юу зохион байгуулалттай байгаагүй л дээ. Угаасаа л яг тэр хүн тэгэж таарсан юм шиг байлаа хөрхий. Дараад нь Trevor Noah бас нэгэн том joke хэлдэг байгаа. Дахиад Trump-ийн тухай заяа. Юу гэж хэлсэн бэ гэхээр Song of the Year одоо category-г танилцуулсны дараа одоо тэгээ жилийн шилдэг дуу гэдэг одоо тэрхүү төрөл дээр ялагч нь тодроод тэгсний дараагаар ингээд Trevor Noah энэ юу гэлдэг байхгүй joke-ийг юу хэлдэг вэ гэхээр that is a Grammy that every artist wants гэж хэлж байгаа байхгүй. Энэ шагналол тэ ингээд жилийн шилдэг дуу гэдэг шагналол бүх одоо уран бүтээлчдийн авахыг хүсдэг шагналаа. Almost as much as Trump wants Greenland гэж хэлж байгаа байхгүй юу. Яг л Trump Greenland-ыг авахыг ямар хүсэж байгаатай адилхан уран бүтээлчид энэ шагналыг хүсдэг гэсэн зүйлийг ярьсан. Тэгэд Trump ч н одоо Greenland-ыг аавна гэх нэг тим юм яригадаад байгаа шүү дээ, тэ. Тэрний тухай ярьж байгаа. За тэнгүүтээ which makes sense because Epstein Island is gone. He needs a new one to hang out with Bill Clinton гэж хэлдэг байхгүй. Тэр нь болохоор тэ. Гэтэ ойлгомжтой шүү дээ. Яагаад Trump ингэ Greenland-ыг авах гээд байгаа вэ гэхээр Jeffrey Epstein-ийн нөгөө нэг арал тэ Epstein Island чинь одоо байхгүй болсон юм чинь Donald Trump-т өөр нэг арал хэрэгтэй штэ. Bill Clinton-тэй ингээд hang out хийх, тэг цаг хугацааг өнгөрүүлэх тийм арал хэрэгтэй штэ гэсэн team joke-ийг хэлсэн байгаа. Тэгээд угаасаа ойлгомжтой нөгөө Epstein Files энэ гэл яригдаад байгаа штэ. Тэгээ одоо бүр ингээд дахиад гарч ирэл Epstein Files бараг нэг сар болоод л энэ DOJ гарч ирээд л тэ. Одоо энэ Department of Justice гарч ирээд л ингээл дахиад шинэ файлууд нээлээ гэл ингээл Epstein-ийн файл дээр нэр дурдгдсан хүмүүс зураг хөргийг ингээл нэг жоохон ингээл яагаад байгаа штэ. Ил болгоод байгаа. Тэгээд тэрэн дээр бол ингээл хүмүүс ингээ Donald Trump байсан, Donald Trump-ийн нэр нь байсан, Epstein ингээ нэг имэйл дээр Trump-ийн тухай нэр дурдсан байсан энэ гэл юм яриад. Тэг бас нэлээд хэдэн сарын өмнө нэг тийм файл яасан чинь Bill Clinton, Epstein нэг тэгээ бичсэн байсан гэлөө хин Donald Trump нэг удаа Bill Clinton-ы нэг удаа отохыг хөгжижсэн гэдтэй ингээд тийм нэг юм тийм бичүүгээр гарч ирсэн гэдсэн тэр Epstein файл дотор тэгэл угаасаа Trump бол тэрийг үгүйсгээл дээ Clinton ч гэсэндээ тэрийг үгүйсгээл ингээл байжсан. Тэгээд нэг тийм юм яриад байгаа байхгүй. Тэ ингээ Bill Clinton, Donald Trump хоёр ингээд hang out хийх газаргүй болсон. Нөгөө яг бол Epstein Island байхгүй болсон учраас одоо ингээд Greenland-ыг авах гээд байгаа маа гэсэн тийм joke-ийг хэлсэн байгаа. За. Тэгсэн чинь Donald Trump энд нь clap back хийсэн байгаа тий. Юу гэж хэлсэн бэхээр за Grammy Award энийг Donald би тэндэг юм аашин тий. Trump за манайха Trump өнгөрсөн шөнө яг Grammy болж дуусны дараахан нөгөө Truth Social дээр аягүй одоо юм бичдэг штэ тий. Энэ Twitter шиг юм байдаг штэ тий. За тэрэн дээрээ ийм бичсэн байгаа маа post. The Grammy Awards are the worst гэлтэж байгаа байхгүй virtually unwatchable. The Grammy Award гэдэг энэ шагнал гардуулах хэвээр хамгийн адгийн одоо тийм зүйлээ. Тэстэ үнэхээр үзэж чадхааргүй тийм зүйлээ. CBS бол айгүй азтай байна. Ягаад гэхээр ийм хачин балиар заван award show ингээд өөрсдийнхөө телевизээрээ цацгаа болцсон нь бол CBS азтай гэж ярьж байна. Host нь тийм хөтлөгч залуу Trevor Noah бол тэгж аахгүй the host Trevor Noah whoever he may be. Trevor Noah гэж хэн гэдгийг мэдгүй юм шиг тийм тэгж ярьж аахгүй. Trevor Noah гэх нэг ийм залуу байдгийн байна гэсэн утгатай тий тэгж яриад is almost as bad as Jimmy Kimmel at the Low Ratings Academy Awards гэж байгаа байхгүй юу. Энэ залуу Trevor Noah бол ингээ бараг л яг тэр Jimmy Kimmel-тай адилхан ингээд үнэн одоо хогийн одоо host залуу байна гэж одоо хэлж байна. За тэнгуүдээ ингэж хэлж байгаа байхгүй Noah миний тухай ингээд айгүй тийм буруу information-тэй incorrect information-ыг одоо хэлсэн те. Ингээд Donald Trump, Bill Clinton хоёр ингээд Epstein Island дээр ингээ хамт цаг хугацааг өнгөрөөдөг байсан гэсэн зүйлийг хэлсэн. Наадах чинь бол буруу wrong
wrong гэж мэгэл заяа. Би яг Bill Clinton-ы өмнөөс бол ингээд хэлж чадахгүй те ингээд тийм Bill Clinton ингээд Epstein Island дээр байдаг байсан үгүй гэж би бол Bill-ийн өмнөөс хэлж чадахгүй ч гэлээ те би өөрийнхөө өмнөөс хэлж чаднаа. Би хизээж Epstein-ы Island дээр арал дээр очиж байгаагүй би бүр ойр хавдж очиж байгаагүй. Яг өнөө оройн те ийм худал миний нэр хүндэд халтсан харлуулсан ийм defamatory statement-ийг хэлсэн. Тэгээд ийм хурамч fake news-ийг ингэж тараасан байна. Тэгэхээр Noah бол үнэхээр total loser. Тэгээд үнэхээр хөрхилтэй амт юм аа. Тэгээд ийм юм хум joke энэ төр хэлхээс өмнө ядаж өөрийнхөө тэр fact-уудыг те шалгаад одоо үнэн зөв одоо мэдээлэл хүмүүст хүргэж явах хэрэгтэй. It looks like I'll be sending my lawyers to sue this poor, pathetic, talentless dope of an MC and suing him for $20 гэж хэлсэн байгаа хгүй. Юу хэлж байгаа гэхээр би өөрийнхөө хуульчтай одоо холбогдоод Trevor Noah ингэж хэлж байгаа хгүй бүр үнэхээр pathetic те өстой ямар ч talent энэ төр байхгүй юм хачин адгийн энэ Trevor Noah би хуульчтайраа дамжуулаад шүүхтэх болно. Миний одоо нэр хүндэд халтсан defamation тэг худлаа мэдээлэлийг тарааж нэр хүндэд халтсан гэд шүүхэд өгөөд чамаас зөндөө олон $20 гэж хэлсэн байхгүй. Зөндөө олон долларыг ингэж чамаас одоо нэхэмжлэх болно гэж хэлсэн байна. Ask little George Slapatopoulos, and others how that all worked out. Also ask CBS. Get ready, Noah. I'm going to have some fun with you. President DJT. гэсэн. Юу гэж хэлж байгаа гэхээр те би энэ Little George Slapatopoulos гэдэг энийг хэнийг хэлээд байгааг мэдэхгүй байна. Худлаад нэг хүний нэрийг л ингээл юу яасан юм шиг байна. Жохон хошин байдлаар бичсэн юм шиг байна. Тэр хүнээс ч асуу, эсвэл бас бусад олон хүмүүсээс асуу, эсвэл CBS-ээс бас асуу гэж CBS телевизээр ярьж байна. Тэд нар надаар оролдоод ингээд би тэднийг ингээд шүүхтгэхээр яадгийг асуу гэд хэлж байгаа байхгүй юу. Нэрээ хинчин Donald Trump ч бас ингээ өөрийнх нь эсрэг худлаа мэдээллүүдийг тараасан гээд BBC-г нэг удаа шүүхэд өгж ирсэн, CBS-ыг өгж ирсэн байх шүү. Тэгээд ямар ч байсан шүүх мөхөр ороод яг үнэнгээсээ одоо тэр телевизүүд нь худлаа зүйлийг одоо Trump-ын тухай ярьж ингэж нэр хүлэнд нь халтсан байна гэдэг нь шүүхтээр тогтоогдоод зөндөө их одоо хэмжээний хэдэн тэрбумаар ингэж авч ирсэн удаа зөндөө байгаа. Тэгээд тэднийг яриад байгаа байхгүй. Тэгээд миний нэр хүндэд ингээ халтахаар ямар үдгийг чи одоо хараар гэсэн утгатай зүйлийг хэлээд байгаа. Тэнгүүдээ би чамаар одоо жоохон сайхан зугаацнаа. I'm going to have some fun with you. Noah гэж хэлсэн байна. За тэнгүүдээ ерөнхийлөгч DJT гэд sign хийсэн байна. За ийм зүйл болж юм нахаа. Okay. Nikki ч гэсэндээ те өөрийнх нь ингэж доромжилсан учраас Trevor Noah те Nikki is not here tonight энэ моромжилсан учраас бас баахан твитэмд өчтөр бичсэн байгаа. Юу гэж одоо бичсэн бэ гэхээр те ер нь айгүй хиймэрхүү юмнууд биччихсэн. Өнөөдөр шөнө бол ингээд те яг энэ Grammy дээр энэ хүмүүс одоо бүр ингээд сатаныг шүтдэг те ийм муухай ritual хийдэг энэ муухай хүмүүс яг л ингээд бөөнөр нийлж агаад тэр сатаныгаа worship хийсэн тэр заван ritual-а хийж байгаа. Гэхдээ харж байгаарэ бурхан та нарт ингээд өөрийгөө хэн болохыг ингээд харуулах болно. Энэ балиар одоо сатаныг шүтдэг хүмүүсийн одоо энэ хүү зан үйл нь ritual нь өөрснөн дээр нь яг backfire хийгээд өөрснийх нь хартлахаан дээр ирэх болно тийм. God will not be mocked. Бурхан бол хизээч ингэж одоо та нараар дог тохоо хэлгүүлдэггүй юм аа. Тэгээд blessed is the mighty name of Jesus Christ. Одоо Есүс Христ одоо юу яах болтугай мандрах болтугай энэ гэдэг тийм. Every tongue that rises up against me in judgment shall be condemned and put to shame. Watch. Гэдэг айгүй амар ёо нэг амар ажил баг хараад байгаа маш юм би. Миний эсрэгтэй ингээд янз бүр юм ярьсан хүн болгон яг шийтгэгдэх болно. Харж л байгаарэ. Гэт нэг тийм ярьсан айгүй амар. Одоо яах гээд байгаа юм бэ те. Би усан бэлтэй айгүй айна. Яг нэг хараал марал чутгаматга хийх гээд байгаа юм хаашаа. Тэнгүүд нэг би хэлсэн шүү дээ түрүүн Chrissy Teigen ингээд thumbs up энэ төр гаргаадсан нөө Nikki энд байхгүй энэ төр гэсэн чинь гээд тэгсэн чинь яг тэрэн зориулаад Nikki ингээд тийм tweet бичсэн байсан. Нэг Charlie нөгөө нэг хүүхэлтэй байдаг шүү дээ. Charlie гэдэг л Chuck ч үлээ нэг амар хүүхэлтэй хүн алаадаг. Тэр хүүхэлтэй ингээд Martini бариад уух гэж байгаа юм шиг нэг тийм зэвүүн зургийг тавингуудаа everyone knows Chrissy Teigen has had гэвчсэн байхгүй allegedly гэд. Chrissy Teigen бол ингээд урд нь доороо эрэгтэй хүний бэлэг эрэгтэнтэй байсан гэдгийг бол бүх хүмүүс мэднэ. Allegedly
гэ бичсэн байгаа байхгүй юу. Бараг л эрэгтэй хүн байж байгаад одоо эмэгтэй болоо транс болчихсон гэж яриад байгаа юм шиг байлээ. За тэгээд түүнээс гадна зөндөө олон хүмүүсийн эсрэг одоо юу яасан байгаа твит бичсэн байгаа. Тэгээд Lizzo энтрийн эсрэг. Гэхдээ тэр тухай болохоор яг нэг Grammy-тэй холбоотой биш болохоор би weekly recap дээр оруулж ярих болно, окей? За одоо хэдүүлээ performers-уудын тухай ярив. Энэ удаагийн юун дээр Grammy дээр ямар хүмүүс үзүүлбэр үзүүлж тэ дууга хүргэсэн байна вэ гэд. За эхлээд би түрүүн хэлсэнчлэн яг award show-г нээсэн performers-ууд болохоор Rose болон Bruno Mars байсан Apathy дуугаа дуулсан. За дараагаар нь Sabrina Carpenter Man Child гэдэг дуугаа перформ хийсэн байгаа. Айгу гоё перформанс болсон гэж миний хувьд бол үзэж байгаа. За тэгээд айгу сонирхолтой зүйл ингээх юм бол хамаг одоо тэр сет нь тэ перформансийн сет нь ямар сет байсан бэ гэхээр ер нь нэг тийм юг харуулсан. Онгоцны буудлыг харуулсан. Airport тэгээ онгоцны бодлыг харуулсан team setтэй байсан. Тэнгүүдээ бүр хингэж хэлдэг Sabrina Carpenter нэг удаа те It's your captain Sabrina speaking гэл те одоо онгоцны чин captain Ахмад Sabrina ярьж байна гэл нэг онгоцны Ахмадаа тэгж ярьдаг штэ онгоцны нисгчүүд team юм ярьсан. За тэнгүүдээ бас нэг сонирхолтой юм юусэн бэ гэхээр юуныхаа дундуур performance-ийнхаа дундуур яг magician шиг заяо ингээд эд шидтэн шиг элэв шидтэн шиг одоо юунаас малгаанаас ингээ юу гаргаж ирсэн. Цагаан тагтаа гаргаж ирсэн заяа айгүй нэттэй. За тэгээ дараагаар нь нөгөө нэг энэ удаагийн Grammy-гийн Best New Artist гэдэг категорид нэр дэвшсэн дуучид бүгдээрээ одоо нэг medley хийгээд нэг өөр өөрсдийнхөө дууг дуулсан байгаа юу, окей? The Marias дуулсан байгаа. Эхлээд яг эхлүүлсэн энэ хүү medley section-ыг эхлүүлсэн байгаа. За тэгээд Marias дуулж явчаад яг гүнтхэн Trevor Noah ороод ирсэн заяа. Ингээд категорид ороод ирэнгүүтээ цаашлаад хин дуулах гэж байгаа вэ? Тэ Addison Rae гэдэг ингээд зарлаад ингээд дундуур нь цавчаад ороод ирсэн. За тэгээд Addison Rae дуулдаг байгаа. Гэхдээ Addison Rae-гийн хэсэг одоо жоохон муухай заяа. Ягаад гэвэл Addison Rae энэ хүү үзүүлбэрийг яг юун дээр үзүүлэх байгаа байхгүй юу? Тайзан дээр. Окей. Addison Rae ингээд эхлээд орж ирж байгаа нь болохоор яг энэ хүү Grammy болж байгаа venue руу ачааны машин орж ирж байгаа. Тэр ачааны машины яг хамгийн артлын хэсгээр ингээд Addison Rae дүүжлэгдсэн байгаа байхгүй юу? Тэгээд ингээд орж ирдэг. Тэнгүүтээ нөгөө ачааны машин орж ирээд нэг parking lot ч юм уу тэ нэг backstage тайзны арын хэсгээр ингээд зогсож байгаа байхгүй. Тэгээд тэнд л ингээд Addison Rae бүх одоо дуугаа дуулаад дуустдаг. Тэгэхээр одоо яг Grammy дээр тайзан дээр перформ хийж байгаа гэж хэлж болохгүй үү? Яг үл яг тайзан дээр бол байхгүй. Артталт үзүүлбэр үзүүлээд байгаа тэрийг зүгээр ингээ камераар ингээ дүрсээр нь гаргаад байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэд цаашлаад яг Addison Rae дуусангууд Cat саяхан гарч ирсэн. Cat саяхан ч гэсэндээ эхлээд болохоор яг нөгөө нэг Addison-ы байсан хэсэг буюу тэр backstage дээр ингэж дуулж агаад Gnarly гэдэг дуугаа дуулсан. Тэрийгээ дуулж агаад яг сүүлийнх нь одоо chorus хэсгээр тахилтын хэсгээр ашгүй яг main тайзан дээр гарч ирдэг байгаа. За Cat саяын дараагаар Leon Thomas. Өнөр сая Cat гэж ярьсных хүмүүс ёо энэ дуу юун дээр те Grammy дээр битгийл нөгөө нэг гачин Zucchini гэдэг дуугаа дуулаасаа гэдэг ингээд хүмүүс залбираадсан ашгүй Zucchini гэдэг дуулаагүй яг Zucchini гэдэг нэртэй бишээ сүүлд гаргасан дуу ямар нэртэй дуу байлаа. Ямар ч сан Zucchini гэдэг зүгээр нэг ногооны тухай яриад те Zucchini гэж хүмүүс ямар тэнийг дуу вэ те ийм хачин дуу гаргадахтай явах те ийм одоо нэг жоохон хөвгт юм шиг те тэгээ тэрийг битээ дуулаасаа гэдсэн чи ашгүй дуулаагүй Gnarly-га дуулсан байна лээ. Тэгээ хүмүүс гэтээ Gnarly-г гэсэндээ те нэг тийм Grammy worthy дуу бол биш. Нөө Gabriella ч юм уу те тэр мэрийгээ дуулахгүй дээ гэд хүмүүс тэгж ярьж илээ. За үүний дараагаар Leon Thomas гарч ирээд өөрийнхөө дууг перформ хийсэн. За араас нь Alex Warren гарч ирээд Ordinary гэдэг нөгөө алдартай дуугаа дуулсан. Тэгээд энэ бол ч их месси байсан. Хөрхийн амтан би баста үзэхэд айгүй хэцүүсэн. Ягаад тэгэхээр нэг амьдар дуулж байгаа штэ. Гэхдээ энэ дууч чинь арталтаа backtrackтай дуулдаг те. Тэгээд эсвэл back singer-уудтай интертэй дуулдаг. Тэгээд энэ чинь угаасаа том venue-нд перформ хийж байгаа болохоор артлах нь хөгжмөө өөрөө ингээд сонсохгүй ингээд delayтэй сонсогддог гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ чинь нөгөө earpiece хүмүүс хийгээд байдаг шүү дээ. Ингээд хөгжмөө хөвчээр ингээд сонсоод
Тэгэхээр өөрийнхөө дууг ингэж яг амдаараа сонсохгүй биш ингэж эндээсээ хөгжмөө сонсож байгаа дуулдаг гэсэн үг те. Яг тэгэнгүүтээ арталтаа кликтэй метроном интертэй дуулдаг штэ. Тэгсэн чинь тэр earpiece нь л ажиллахгүй байсан юм шиг байгаа байхгүй. Тэрүүгээр ингээл оролдоолсон за ингээл микрофон оролдол тэрүүгээр оролдол тэгвээс болохгүй байгаа нь ингээд техникийн саадал гараад байгаа нь бол харагдсан. Тэгээд хөрхийн амьтан сүлдээ бүр earpiece авчаад ингээд дуулсан. Тэгсэн чинь угаасаа ойлгомжтой штэ. Тэгэж venue нэрсээ шууд хөгжмөө сонсоход яг on beat байна гэж байхгүй айгу тийм off beat дуулсан. Химлээсээ ингээд буруу дуулсан гэсэн үг. Тэгээд ингээд delayтэй жоохон performance болсон. Тэгээ өөрийнх нь бол буруу байгаагүй л дээ хөрх юмтай айгу сандарч байгаа нь бол харагдчихсан. За тэгээд араас нь Lola Young нөгөө нэг алдарт Messi гэдэг дуугаад болсон. And I'm too messy and I'm too fucking real гэдэг дуулаатай тэрийгээ дуулсан байгаа. And then I'm just too damn clean. You told me get it. Араас нь Olivia Dean аюу гоё ярагдчихсан. Энэ хүү үзүүлбэрийнхаа үеэр Man I Need гэдэг алтартай дагуу дуулсан. За араас нь Somber 12 to 12 гэдэг дууга perform хийсэн байгаа. За ингээд энэ хүү тэ Best New Artist гэдэг категорид нэр дэвшсэн бүх nominees ингээд хамтраад хөрх medley болгоод ингээд дууга дуулсан байна. За дараагийнх нь үзүүлбэр үзүүлсэн хүн хин бэ гэхээр Justin Bieber байгаа. Justin man Yukon in a city. Remember used to drive a Yukon гэдэг тэрийгээ дуулсан байгаа Swag альбомны хамгийн гоё дуун гэж миний хувьд бол боддог. Тэгээ ашгүй Yukon-д дуулсан байна лээ. Тэгээ гэхдээ энэ дэр хүмүүс аягүй их юм ярьж байгаа. Oh my god. Өмсөх хувцас байхгүй нэг боксертайгаа тий дотор хувцастайгаа нэг омстойгоо гарч ирээд дуулах юм да Justin миний одоо тий юу вэ л гэл ингээ ярьж илээ. Яг тэгж дуулсан заа ингээ нэг банташтайгаа юм хаашин боксертайгаа тэнгууд энэ омстойгоо гарч ирээд. За тэгээ энэ перформанс нь гэдэг аягүй сонирхолтой байсан. Яагаад вэ гэхээр нөө юу яаж байгаа байхгүй. Бүх юм бол амьдаар. Бүх юм амьдаар. За өөрөө гитарамтаараа амьдаар дуу хоолой бүгд амьд ямар ч тийм арын дуучин мочин гэж байхгүй. Одоо backtrack энэ гэж байхгүй. Зүгээр өөрөө бүх юм хийж байгаа байхгүй. Тэгээ хамгийн гоё нэг яг soundboard-тайгаа гарч ирээд нэг тим юм байдаг штэ ингээд өөрөө ингээд эхлээд гитараа тоглож эхлээд тэнгүүдээ тэрийг soundboard-н дээр ингээд юу ачиж байгаа гэсэн үг юм. Record хийгээд авчиж байгаа. За тэнгүүдээ тэрийг loop-ээр ингээд тоглуулаад байгаа штэ. Дахин тэр нь тоглогдоод тэнгүүд тэрэн дээр нь одоо beat тавина. Тэгээ тэрэн дээр тэрийгээ дахиад бас record хийж loop-ээр тавиад дахиад ингээ юм нэмээ яваад байдаг штэ. Тэгэхээр ер нь бол бараг л яг тэр мөчтөө энэ дуугаа ингээд дахин бүтээчихэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ бүх юмаа ингээд өөрөө нэмж явсаар агаад. Тэгээ энэ бол үнэхээр гоё перформанс байсан гэж бодож байгаа. Тэгээ бид бүгдийн хүсэн хүлээж байсанчлан ягаа би яг энэ альбомын тухай яриад ингээл орчуулж интерж өгж байхдаа та нар тэр бичлэлээр ярьж байсан шүү дээ. Yukon гэдэг дуу амар гоё мөртлөө ингээ хүмүүсийн жоохон харамсаадсан юм гэх юм бол өөрийнхөө тэр гоё дуу хоолоогоор дуулахгүй дээ. Ингээд high pitch тулгаад жоохон animated болгоцсон дээ. Гэт ингэж дуулаад тийм болгоцсон байсан. Production дээрээ те. Тэгсэн чинь ашгүй бид нар яг энэ хүү дууг нь өөрийнх нь Justin-ы гоё хоолоогоор нь ингээ сонсох боломж биднэрт олцсон байгаа. Тэгээ айгу гоё performance болсон гэж хүмүүс ярьж байгаа. Айгу тийм personable, айгу тийм intimate те, айгу тийм feeling ихтэй, мэдрэмж ихтэй тийм performance болсон гэж хүмүүс бодож байгаа. Тэгээд яг ингээл Justin perform хийгээд яж хат нь бол ингээл камерын дахин ингээл угаасаа ойлгомжтой Hailey-г харуулж байгаа шүү дээ. Hailey бол бүр ингээд нөхрөөрөө амар бахархсан байгаа те. Ингээл энэ миний нөхөр шүү дээ гэсэнтэй тийм нөхрөөр амар бахархсан байгаа ихнэрийн царай гаргаж исэн. Тэгээ хамгийн сүүлд нь ингээл Hailey дандаа ингэдэг штэ. Нэг clock it гэсэн ингэж ингэдэг л 3 дараа гараад ирлээ те. Ингээл тэрийгэ хийгээдсэн. Clock it гэдэг те. Тэрийгэ бас нэрээ Hailey яг тэр мөчөө ингэсэн байгаа мөчөө юун дээр тавьсан байлээ. Instagram-ийн story дээр тавингүүтэй clock it та нарт юу see you guys at Coachella гэдгсэн байсан. Угаасаа нэг Coachella дээр Justin чи энэ жил headline хийх гэж байгаа шүү дээ те. Тэрийг ингээ хэлээд те. Тэгээд Coachella дээр уулзцгаая гэдэг нэг тэрийг team story хийчихсэн байсан. Нэрээ түүнээс гадна манайхаа энэ Justin чи ингээ баг ингээ шалдан байгаа учраас те баг тийчтэй шалдан байгаа учраас нурууг нь харсан чинь Justin-ийн нуруун дээр нь шин шивэс байсан. Тэр нь болохоор Hailey-гийн царай байгаа байхгүй юу. Тэг яг энэ зургийг нь оруулчихъя. Яг ямар зургнаас ингэж санаа авч Hailey-гийн одоо царайг шивүүлсэн бэ гэд. Гэхдээ хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр амар их ингээд шооло бичсэн ингээд хүмүүс комент бичсэн байгаа байхгүй юу. Нэг хэсэг ингэж биш байгаа байхгүй юу. Oh my god ямар муу tattoo artist вэ те шивэсний артист вэ хин
Justin зүгээр бараг очиод юугаа авах хэрэгтэй тэр шивэсний артистаас мөнгө буцааж авах хэрэгтэй хүүхд зурцсан юм уу хайшин юу вэ Hailey бүр амар сонь царайд болгож зурчих гэж ярьж байгаа. Зарим нь болохоор те иймэрхүү коммент явж исэн. Энэ бол зүгээр Hailey Justin-ыг унтчихад нь өөрийнхөө зургийг зурчих гэж те өөрийнхөө царайг ингэ зурчих гэж ингэ шоолж ярьж исэн. Коммент харагдчихсэн. Түүнээс гадна наадах чинь Hailey бишээ юу гэсэн байла Jesus Christ Jesus Christ ч бас урд үстэй шүү дээ. Тэгсэн чи наа чи Hailey-гийн царайг бишээ Jesus Christ-ийн зураг чих шиг ёо. Тиймэрхүү айгүйх комментууд гадар харагдчихсан. Гэтэ яг ингээд сайн тод харахгүй л байгаа юм л да. Гэтэ би бол тэр хүмүүстэй жоохон санал нийлнэ. Айгүй муу зурсан байна лээ. Яг Hailey-гийн яг тэр санаа нь авсан, inspiration авсан тэр зураг нь бол айгүй гой зураг байгаа байхгүй. Тэгж яхад яаж тэгж буулгадаг байна гэж айгүй сонин. Ер нь л айгүй муу tattoo artist баг найз мазаараа хэлгүүлсэн маа шин Justin. Нэг тийм харагдчихсан. Нэг тийм ингээд хэм бол яг Justin ингээд дуулж хаалтай ингээд дуулж хаал амар тийм feeling ингэж байж байгаа л юу лугаа гитараа аваад ингээд лүүлгөө орсон байхгүй. Тайцны арлуу орсон. Гэтэ нөгөө нэг би надад хэлсэн штэ. Soundboard энэ төр ашиглаж өөрөө юу яасан гэхээр performance хийсэн болохоор хэдийгээр өөрөө алхаа орцсон ч гэсэндээ тэр нөө саундбордон дээр ингээ хөгжим нь яваад байгаа байхгүй. Тийм болохоор өөрөө буцаж гарч ирээд хөгжмөө унтрах шаардлагатай болсон заяа. Тэг хүмүүс тэрэн дээр бас айгүй инээдтэй шоолж ярьж байгаа. За үүнээс гадна Lady Gaga маань Abracadabra гэдэг дууга perform хийсэн байгаа. За энэ дээр болохоор хүмүүс бас жоохон амар тийм underwhelming performance боллоо гэж яриад байгаа. Амар тийм ингээл уулна Lady Gaga ч амар хөдөлгөөн ингээл ингээ бүжигч мөчлээс алж өгдөг шүү дээ. Ихэнх хэсгээр нь бол Lady Gaga ингээ хөдөлгөхгүй ингээл нэг pose авчаал ингээл байгаад байгаа байхгүй. Гэтэ яагаад вэ гэхээр энэхүү performance-ийн concept нь болохоор камераар яг камер нь зурглаач нь өөрөөр angle-ээр те ингэж өнцөг мөнцгөр ингэж авч ингэж гоё тийм сонирхолтой visual харуулах хэрэгтэй байсан байл да бид нарт. Тэгээ тэр нь бол яг гоё л харагдаж байгаа юм л да. Гэтэ хүмүүс бол тэгээ зүгээр ингээд үзчихсэн хүмүүст ямар уйдгартай байсан болоо тэгээ амьдар үзчихсэн хүмүүст яг л нэг pose авчаал ингээд зогсоод байгаа болохоор ер нь жоохон underwhelming performance боллоо гэж хүмүүс ярьж исэн. Тэгээд дараагаар нь Bruno Mars өөрийнхөө шин дууга дуулсан байгаа манайхаа. I just might get цоо шинхэн дууга бидэнд хүргэсэн байна. За дараагаар нь Tyler the Creator Thought I Was Dead гэд тэрхүү дуугаараа эхлүүлээд перформансаа түүнийхээ дараагаараа Sugar on my tongue гэх амар алдартай тренд басан те. Тэрхүү дууга perform хийсэн. Тэгээд энэ дээр аягүй сонирхолтой юм болсон гэхээр яг тоглолтын үзэлбэрийн эцэст нь нэг тийм gas station set хийсэн байгаа хгүй яг тийм бензин авдаг бензиний колонк юм шиг те. Тэгээд яг эцэст нь тэр нь дэлбэрдэг. Тэгээд аягүй амар realistic болсон заяа. Яг үнэнгээсээ л юм дэлбэрч байгаа юм шиг галмал гарч байгаа юм шиг аягүй тийм гоё performance болсон байгаа шүү. За дараагаар нь би бол энэ хүмүүсийг нэг сайн мэдэхгүй манайхан. Гэхдээ хэлье. Reba McEntire, Brandy Clark, тэгээд Lucas Nelson гэдэг энэ гурван артистууд гарч ирээд нөгөө нэг In Memoriam гэдэг сегмент өгдөг шүү дээ. Бүх одоо award show-нууд дээр ийм сегмент өгдөг. Тэр нь болохоор нас барсан, яг энэ жил нас барсан Hollywood-ийн одуудыг хөгжмийн индустрийн одуудыг ингэж honor хийж тэ ингэж харуулдаг юм хэсэг байдаг те. Нэг тийм хүндэтгэл үзүүлдэг хэсэг те. Яг тэр энэ memoriam segment дээр энэ гурван артистууд ингээд дуулсан байна лээ. За дараагаар нь Post Malone perform хийсэн. Энэ performance нь болохоор tribute to Ozzy Osbourne байсан. Ozzy Osbourne зэрүүлээд ингээд те tribute хийгээд honor хийгээд ингээд perform хийсэн байгаа. За түүнээс гадна Lauryn Hill бас tribute performance хийсэн. Хинт tribute хийсэн бэ гэхээр D'Angelo дуучин зохиолч байсан. Түүнээс гадна Roberta Flack гэд дуучин бас төгөлдөр хурж байсан. Энэ эмэгтэйд бас ингэж tribute хийж дуулсан байгаа. Түүнээс гадна Clips болон Pharrell Williams нар гарч ирээд So Far Ahead гэдэг дууга perform хийсэн байгаа. За тэгэхээр ер нь бол ингээд performance-уудын хувьд бол ийм хүмүүс perform хийжээ. За дараагаар нь манайхан одоо хэдүүлээ бид бүгдийн хүсэн хүлээж ирсэн хин ялсан бэ гэдэг дээр
ярьцгаая, ялагчдыг зарлцгаая. Тэгээд нэрээ манайхаа хідүүлээ Grammy nominations зарлагдлаа гэдэг Grammy дээр хин нэр дэвшсэн бэ гэд тэрийг зарласан бичлэгэн дээр би хэлжсэн шүү дээ, тэ. Хідүүлээ giveaway хийнэ гэд. Тэгээд яг зөв энэ бүх одоо нийт 18 би тэр юун дээрээ бичлэгнээр нийт 18 категоринуудыг нэр дэвшил одоо төрлүүдийг дуурьсан байгаа. Тэр 18 дээр 18-уулн дээр нь зөв одоо ялагч нарыг нь таамагласан хүмүүст ингээд ялагч болгоод 100 мянган төгрөг ингээд бэлгэлнэ гэж тэгжсэн. Тэгээд нэрээ тэрийгээ би одоо яг шууд бичлэгээ яг Grammy болоод маргааш өдөр нь хийж байгаа болохоор ингээд комментуудаа уншаад юу яах боломж олдоогүй байгаа, яг ялсан хүн байна уугүй гэд тэ. Тэгэхээр би тэрийг болохоор энэ бичлэгнийхаа коммент дор хэрүү ялсан хүмүүс байсан бол тэрийг ингээд announce хийгээд тавьчих болно шүү. Окей. Тэгэхээр комментиг хараарай, pinned комментиг хараарай, окей. Queen Latifah, Doechii хоёр гарч ирээд present хийсэн байгаа Best Rap Album буюу шилдэг rap одоо тэ hip hop альбом гэдэг цомог гэдэг энэхүү төрлийг present хийж танилцуулсан байгаа. За тэгээд ялагчаар нь хэн болсон бэ гэхээр манайхаа Kendrick Lamar-ийн GNX гэдэг альбом нь ялсан байгаа. Тэгээд тэр бичлэгэн дээрээ өнгөрсөн бичлэгэн дээр би ч гэсэндээ өөрөө хэнийг ялах вэ гэд таамагласан шүү дээ, тэ. Тэгээ миний таамаг зөв болсон байна лээ. Яг энэ төрөл дээр би бас Kendrick-ийг ялна гэж бодож байсан. Окей. Дараагаар нь Chappell Roan гарч ирээд Best New Artist буюу шилдэг шин уран бүтээлч гэдэг төрлийг танилцуулсан байгаа. Хин ялсан бэ гэхээр Olivia Dean ялсан байгаа. За энэ дээр бол би буруу таамагласан байсан. Би Alex Warren-ыг ялна гэж бодож байсан. За дараагаар нь Marcelo Hernandez, Karol G хоёр гарч ирээд Best Musica Urbana Album гэдэг энэхүү төрлийг танилцуулсан байгаа. Энэ нь болохоор ер нь Латин Америк гэсэн үг. Латин Америктэй шилдэг одоо тийм urban орчин үеийн тийм urban team Латин Америкийн хөгжим тийм цомог гэдэг одоо энэхүү төрлийг танилцуулсан. Энэ дэр хин ялсан бэ гэхээр Bad Bunny ялсан байгаа. За нэрээ сая Marcelo Hernandez гэснээс манайхаа эн чинь нөгөө нэг SNL дээр байгаа SNL дээр жүжиглдэг comedian залуу байгаа. Тэг би нэг яг тодтогч яриад аваа гэхээр энэ Marcelo Hernandez гэдэг залуу яг ингээд дөнгөж эн чинь яг 3-4 жилийн өмнөөс эхлүүлээд айгүй ингээд гиг үнтгэн амар алдартай болж эхэлсэн залуу байхгүй юу? Тэгээ нэг stand up comedy хийдэг залуу. Тэгээд яг тэр үеэр 3 жилийн өмнөөс эхлүүлээд илүү SNL дээр ингээд айгүй мундаг cast member нь болоод орсон байгаа. Тэгэл яав нөгөө нэг Ariana Grande-тэй хийдэг инээдтэй skit өгдөг штэ тэ нөгөө нэг Domingo гэдэг би танарт нэг хэлжсэн SNL дээр нэг Ariana Grande Domingo гэдэг нэг хөрхэн skit хийсэн гэж тэ. Тэрний Domingo нь болохоор энэ Marcelo гэдэг энэ залуу байхгүй юу? Тэгэд энэ залууг би яагаад яриад байгаа вэ гэхээр анх яг ингээд 3-4 жилийн өмнөөс ингээд дөнгөж SNL-д орж ирээд яг нэр хүндэд өсөөд явж хахад нь манай нөхөр бит хоёр юу үзэх аягүй дуртай байхгүй stand up comedy үзэх амар дуртай. Тэгээ Нью-Йоркт ч аягүй алдартай comedy club-нууд байдаг. Хамгийн алдартай нь гэдэг юм бол юу вэ? Comedy Cellar гэдэг байгаа. Comedy Cellar дээр бол бид бүгдийн одоо мэдих бүх алдартай comedy-нууд тэндээс төрсэн байдаг. Одоо Kevin Hart байна, Dave Chappelle, Amy Schumer, одоо хин байдгийн Pete Davidson бидний мэдих баг бүх хүмүүс тэндээс төрсэн байдаг байхгүй юу? Түүнээс гадна The Stand гэд бас comedy club байгаа. Бас айгүй мундаг хүмүүс тэндээс төрж исэн. Тэгээ манай нөхөр битэр бол те манай найзууд бол дандаа comedy үзэх айгүй дуртай байхгүй. Тэгсэн чинь энүүгээр бүр алдартай. Одоо чинь Comedy Cellar бол айгүй алдартай. Хаяа та нар ингээ Comedy Cellar-т ингээ зүгээр очоод одоо үзэж сууж тэнгууд гиг үнтгэн яг Comedy Cellar-аас төрсэн алдартай хүмүүс гиг үнтгэн гараад ирдэг. Гарч ирээд ингээд бет хийдэг. Одоо жишээ нь манай одоо NY-д хамт сурч исэн нэг найз байдаг байхгүй юу? Тэр найз бүр хэлжсэн. Яг нэг удаа зүгээр дөрөвдгийн орой зүгээр л найзуудтайгаа ингээд comedy очиад үзгээд comedy cellar дотор сууж исэн чинь Kevin Hart гараад ирсэн гэсэн. Kevin Hart тайзнаар гарч ирэл ингээд comedy хийгээл явчихсан гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь манай нөхөр битээр нэг 2 или 3 жилийн өмнө лөө те The Stand гэдэг тэр comedy club дээр нь үзээд байжсэн чинь энэ залуу гараад ирсэн. Marcelo Hernandez гэдэг амар инээдтэй залуу заяа. Гэтэ би бол энэ залууг
өмнө нь бас in the stand дээр харж исэн. In the stand дээр ингээ comedy хийдэг багт нь хардаг байсан байхгүй юу? Тэгээ тэрний дараахан тэрэндээ байха болоод яг бол томроод тэ SNL интерлээ орсон байхгүй юу? Тэгсэн чи яг ингээ SNL-д орсныхоо дараагаар том болцсныхоо дараагаар ингээд гэгүнтгээ ороод ирсэн тэг хүмүүс бүр ингээ oh my god Marcelo Hernandez ингээ боо юм болжсэн. Тэгээд айгүй манд comedy хийдэг залуу манайха Netflix дээр нэрээ өөрийн гэсэн specialтэй болсон байлаа. Тэр айгүй нийттэй байсан. Үзээгүй хүмүүс байгаа бол нэрээ Netflix дээр үзээрэй гэж уриалмаар байна. Дараагаар нь Jeff Goldblum болон Lainey Wilson хоёр гарч ирээд Best Contemporary Country Album гэдэг одоо төрлийг юу яасан байгаа? Танилцуулсан байгаа. Энэ дээр болохоор тэ нэг шилдэг орчин үеийн country альбом цомог гэдэг одоо ийм төрөл байгаа юм. Энэ дээр Jelly Roll яасан байгаа. За энэ сүүлийн миний хэлсэнтэй Best Contemporary Album болон Best Musical Urban Album гэдэг хоёр төрлийг бол би өмнөх тэрхүү таамаг хийсэн бичлэгэн дээр бол дурдаагүй. Тэр 18 төрөлд нь бол ороогүй байгаа шүү манайхаа, окей. Тэгэхээр би ингэж таамагласан энэ гэж хэлээгүй байгаа. За Nikki Glaser, Teyana Taylor хоёр гарч ирээд Best Pop Vocal Album гэдэг төрлийг танилцуулсан байгаа. Энэ нь болохоор шилдэг pop яг үнэхээр vocalтэй ингэж хоолойныхоо хүч чадлыг гаргасан юу гэх юм бэ тийм цомог гэж тийм төрлийг танилцуулсан. Тэрэн дээр хин ялсан бэ гэхээр Lady Gaga-гийн Mayhem альбом нь шалгарсан байгаа. Тэгээд би бас Lady Gaga-г ялна гэж таамаглаж исэн байна лээ. Тэгээд би зөв таасан байна. За нэрээ Teyana Taylor гэсэн oh my god you guys. Та нар харсан уу Teyana Taylor-ыг? The body yada 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 гэдэг чинь the body oh my god. Тэ I'm no better than a man гэдэг чинь би эмэгтэй ч гэсэндээ шүлс гоожлоо гэдэг чинь ямар би хав тэр abs maps ёо баг 6 pack биш 8 pack байгаад байгаа юм хайшин юм бэ те. Өмссөн хувцсанд хам гой бийг нь харуулад амар гоё харагдчихсан ёо. Тэ хүмүүс бүр тэрийг харчаад за би snack идэ гэжсэн боллоо. Тиймэрхүү юм бичсэн байлээ хүмүүс. Би бүр идэ гэснэ болчихлоо. Хоол захиалчин байснаага cancelдчихлаа энэ гэсэн хүмүүс айгүй харагдчихсан. Амар гоё биетэй харагдчихсан. Oh my god. Нэр энэ үед манайхаа яг ингээд Lady Gaga яллаа гээл тэгсэн чинь хүмүүс бүх тэрүүгээр зэрэл дээр байгаа хүмүүс ингээд standing ovation өгж байгаа байхгүй бүгдээрээ зогсож байгаад ингээд хинд алгадчихж байгаа байхгүй Lady Gaga. Тэгсэн чинь ингээд нэг камера ингээд зураглаач нь харуулсан чинь Miley Cyrus ганцаараа ерөөсө зогсоогүй ингээд сууж исэн. Тэгээ хүмүүс гайхал нь яагаад Lady Gaga-д ингээд standing ovation өгөхгүй ингээд ганцаараа ингээд суугаад байгаа юм болоо гэд бодсон байхгүй. Тэгсэн чинь хүмүүс ийм ярьж байгаа. Lady Gaga-гаас болж байгаа юм биш ээ. Хажууд нь байгаа залуугаас болоод гэд. Lady Gaga-гийн энэхүү альбом дээр нь продюсераар ажилласан залуу болох Andrew Watt гэж залуу байгаа юм. Тэр Andrew Watt гэдэг залуугаас болоод ингээд босгүй байгаа гэдэг аахгүй юу. Яагаад вэ гэхээр энэ продюсер залуутай Miley урд нь үргэлдэг байсан юм байна. Ингээд тийм rumor цуурайдаг. Ингээд хоёр нь бас нэлээ үерхэж агаад тэгтээ салахтаа айгүй тийм муу харилцаагаагаар салсан. Айгүй муухай токсик юм болж салсан. Тийм учраас ингээд Andrew Watt-ыг бол ингээд Miley үздэггүй. Тэгээд Andrew Watt энэ альбомыг ингээд продюсерлж гаргасан болохоор тэгээд Andrew Watt, Lady Gaga хоёулаа хамтдаа гарч ирээд ингээд шагнал хүртсэн байхгүй юу? Гардаж авсан. Тийм болохоор ингээд басгүй байгаамаа. Lady Gaga-д өс сонзонтой болохоор биш юм аа гэж хүмүүс ингээд яриад байгаамаа. Цаашлаад манайхан Charlie XX гарч ирээд Best Pop Solo Performance гэдэг одоо төрлийг танилцуулсан. Шилдэг, ганцаарчилсан pop үзүүлбэр гэдэг тийм. За энэ дээр болохоор Lola Young Messi гэдэг дугаараа performance-аар ялсан байна. Би энэ дээр болохоор Chappell Roan-ыг ялна гэж таамаглаж байсан байна лээ. Тэгэхээр би буруу байсан байна. Cause I'm too messy and then I'm too fucking clean. За дараагаар нь Carole King гарч ирээд Song of the Year буюу жилийн шилдэг дуу гэдэг одоо төрлийг танилцуулсан. За энэ дэр хин ялсан бэ гэхээр Billie Eilish-ийн Wildflower ялсан байна. За тэгээд энэ дэр бол хүмүүс айгүй happy байгаа те. Үнэхээр Billie Eilish-ийн дуу авах хэрэгтэй байсан гэж үзэж байгаа. Тэгээд өнгөрсөн жил яалаа те Grammy дээр манай Billie Eilish айгүй тийм их snap хэлгүүлсэн шүү дээ те. Айгүй ингээд ерөөсө ялаагүй хөрх юмтаа. Тэгээд энэ удаад ингээд ялсанд хүмүүс айгүй их баяртай байгаа. За тэгээд яаж байгаа Song of the Year гэдэг чинь бас энэ яг Grammy-гийн 4 том шагналуудын нэг шүү дээ. Тэгэхээр энэ том шагналыг авсан айгүй хүмүүс баяртай байгаа. Энэ төрөлд болохоор би Apathy ялна гэж таамагласан байна лээ. Тэгэхээр би буруу хэлсэн байна.
Дараагаар нь Q-Tip гарч ирээд Dr. Dre Global Impact Award гэдэг энэхүү шагналыг гардуулсан байгаа. Энэхүү шагнал нь болохоор яг ингэж хүмүүсийг өрсөлдүүлээд ингэж олгодог шагнал бол биш. Энэ нь болохоор яг ингэж нэг хүнийг ингэж сонгож авч байгаа гэдэг энэ сте айгүй мундаг юм хийсэн, айгүй импакттай зүйл хийсэн гэдэг нэг тийм шагналууд байдаг шүү дээ, тэр шагнал байгаа байхгүй юу? Энэхүү одоо Global Impact Award гэдэг нь болохоор тэ ингээд global дэлхий дээр ингэж айгүйх импакттай одоо нөлөө үзүүлсэн гэдэг ийм шагналыг гардуулж байгаа. За энэ нь болохоор Pharrell Williams хүртсэн байна. Дараагаар нь Cher гарч ирээд манайха Cher ч одоо хэд настай байлаа? 70 эзэн настай үстэй. Oh my god. Айгүй гоё харагдчихжээ. Тэг би бодоод Cher ч нэг айгүй тийм залуухан найз залуутай шүү дээ. Тийм болохоор хүмүүс одоо залуухан хүнтэй өргөдөг хүмүүс болохоор ингэж гоё харагддаг юм уу? I don't know. Айгүй гоё залуугаараа харагдчихсан. За Cher гарч ирээд уул нь аах гарч ирэхдээ нэг юм презент хийх гэлтэй танилцуулах гал нэгэн төрлийг танилцуулах гэж байгаа юм шиг гарч ирсэн байхгүй. Тэгсэн чинь гүнтхэн Trevor Noah гараад ирсэн. Нэг Grammy-гийн шагнал барьчихсан гараад ирсэн. Тэнгүүтээ Trevor Noah танд те ингээд Lifetime Achievement Award-оор ингээд таныг шагнаж гинэ гэд тэр шагналыг өгсөн маа. Тэр нь болохоор те амьдралынхаа турш айгүй их тийм зүйлийг achieve хийж одоо тийм мундаг зүйлүүдийг хийсэн гэдэг тийм шагналыг ингээд гардуулсан Cher-д. За тэгээ Cher ингээд юу яагаад бас тэрэндээ зэрүүлээд acceptance speech өгөөд тэ ингээд яаж магаад өөрийнхөө тухай ярьж мэраад тийм яриа өгсөний дараагаар хин явах гэж байгаа байхгүй Cher ингээд яг тайзнаас буух гэжсэн. Тэгсэн чинь Trevor нөгөө нэг одоо зэрэлтэлтэй байгаа байхгүй. Тэгснэ Trevor тэр зэрэлтнээсээ Cher wait a second before you leave can we please ask you to present the award, the nominees гэдэг байхгүй. Cher чи тайснаас буухаас өмнө нөгөө нэг юма танилцуулаад хаач гэдэг ч байгаа байхгүй. Одоо уул нь анх гарч ирэхдээ нэгэн төрлийг танилцуулах гэж гарч ирсэн байгаа байхгүй. Тэгснэ тэрийг мартаад явах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг танилцуулчаад яваа гэдгсэн. Тэг хүмүүс бол энийг энэ юу юм уу албаар ингэж тийм хөөрхөн жижигхэн хошин скет хийж байгаа юм болов уу эсвэл үнэнгээсээ ийм алдаа гарвуу гэд. Тэгсэн чинь яг үнэнгээсээ алдаа гарсан юм шиг үл ягаад гэвэл Cher үнэнгээсээ амар confused те толгойн эргэцсэн харагдажсэн. Тэгсэн чинь яг нөө тайз руу орох гэжсэн болохоор яг тэр хавдан зогсчихсэн чинь тайзны араас нэг продюсер эмэгтэй гарч ирээд ингээ хэлээд байгаа нь харагдчихсан. Үй та одоо ингээ очиод юу аашуул гэж байгаа юм шиг байгаа юм те тайлбарлаж байгаа нь бол харагдчихсан. За ингээд Cher ямар одоо төрлийг танилцуулсан бэ гэхээр Record of the Year буюу жилийн шилдэг рекордтэй дуу гэдэг те энэ хүү бас одоо төрлийг шалгаруулсан байгаа. За энэ дээр болохоор Kendrick Lamar яасан. Kendrick Lamar-ийн Luther хэмээгтэй тэрхүү дуу нь яасан байгаа. За тэгсэн чинь энэ дээр бас айгүй үнэтэй заяа хин яг хэлэх гэж байгаа байхгүй ингээ зарлах гадалтай. And the Grammy goes to ингээд хардаг заяа бүр чив чимэг болчдаг. За одоо Grammy ялсан хүн бол гэснэ ингээд гайхаад ийш тийш харж мараад чив чимээгөө. Тэгснэ okay they told me that it's gonna be on a prompter гэлдэг таахгүй. Надад эдгээр хэлэхтэй болохоор тэ ялагчийнхаа нэр нь ингээд дэлгэцэн дээр prompter дээр ингээд уншихаар гарч ирнэ гэж хэлсэн юм а. За гэдэг өөрөө тэгэнгүүтээ нөгөө envelope онгойлгож байгаа байхгүй. Ингээд гарт нь байгаа юм а. Онгойлгоод тэгэнгүүтээ дахиад айгүй энэтэй заяа. Харангуйтай Luther Vandross гэдэг жбайгаа байхгүй. Luther Vandross яллаа гэд. Тэгээд Luther Vandross гэх тэрийг харчаад айгүй баярлж байгаа юм шиг. Luther Vandross гэдэг жбайгаа байхгүй. Гэтэ тэр нь биш буруу. Luther Vandross гэдэг artistтэй дуучин байдаг. Гэтэ Luther ялаагүй. Тэр хүн чинь энд нэр дэвшээчгүй те. Буруу уншихгүй юу? Kendrick Lamar-ийн Luther гэдэг дуу ялсан гэдгийг Luther гэдгийг нь уншаад Luther Vandross гэж бодсон юм шиг үлээ хөрх юм. Тэгээд зарласан тэгээд жоохон Kendrick жоохон тэг жоохон толгойн иргсэн байдалтай харагдчихсан инээгээд. За тэнгүүтээ буруу юм хийсэн гэдэг. Тэгээ буруу юм хэлсэн гэдэг юм байдаг. Kendrick Lamar гэд зарлж байгаа нь харагдчихсан. Тэгээд яг хоо жоохон настай хүн шүү дээ хөдөл ойлгох хэрэгтэй те. 70 настай хүн чинь ойлгомжтой шүү дээ. Хэдийгээр айгүй гой залгуур гэж байгаа ч гэлээ те. Тийм байна. За тэгээ энэ Record of the Year гэдэг энэхүү төрөлд болохоор би хэнийг ялна гэж бодож исэн юм бэ? Abracadabra буюу Lady Gaga-г ялна гэж бодож исэн юм байна. Тэгэхээр би буруу таамагласан гэсэн үг байна. За дараагаар нь Harry Styles гарч ирээд Album of the Year буюу жилийн шилдэг цомог гэдэг төрлийг танилцуулсан байгаа. Энэ дээр болохоор Bad Bunny ялсан байгаа. Манайхаа би болохоор Kendrick Lamar-ыг GNX гэдэг альбомаараа ялна гэж таамагласан байна лээ. Тэгэхээр буруу таамагласан байна. За нэрээ манайха Bad Bunny became the first ever Spanish-speaking artist who won Album of the Year Grammys гэж байгаа байхгүй юу? Bad Bunny одоо энэхүү шагналыг ингэж хүртснээрээ хамгийн анх одоо Grammy-гийн түүхэнд хамгийн анхны одоо Испани хэлээр яг
голчлон ярьдаг буюу одоо өөрийнх нь төрөлх хэл нь яг Испани хэлтэй дуучин болсон. Яг энэ төрлийг ялсан хамгийн анхны хүн гэсэн үг. Юу ч ярьж та нар ихтэй ойлгосон бах те. Ингээд өгүүлбэр зүүн алдаа гаргаад ямар юу ярьчих вэ? Sorry. Хамгийн Grammy-гийн түүхэнд хамгийн анхны энэ төрөлд ялсан Испани төрлөх хэлтэй дуучин. За, наадах яриа дээр боллоо те. Дараагаар нь болохоор Best Pop Duo Group Performance байна. Энэ нь болохоор те шилдэг pop хоёрлсан юм уу эсвэл группээрээ одоо үзүүлсэн үзүүлбэр гэдэг дээр хий алсан бэ гэхээр манайхаа нөгөө хоёр Wicked-ийн хоёр emotional sentimental lovers да хотлаа. Cynthia Erivo, Ariana Grande хоёр маань Defying Gravity гэдэг дугаараа ялсан байна. За энэ хоёр бол угаасаа аль нь ч ирээгүй юун дээр Grammy дээр нэг шокроод ах юм байхгүй. Угаасаа Ariana Grande ирдэггүй би танарт хэлжсэн шүү дээ. Ariana Grande Nicki хоёр хоёулаа ирдэггүй. Тэгээд тэрэн дээр бол нэг Trevor Noah гэхдээ угаасаа тийм сонир joke хэлсэн биз дээ. Угаасаа л Nicki ирдэггүй шүү дээ Grammy дээр те. Өөрийг нь дандаа snap хийдэг болохоор. Тэгээ Ariana Grande ч гэсэн ирээгүй. За энэ дээр болохоор би Apathy ялна гэж бодсон. Бас л буруу хэлжээ. За дараагаар нь Best Traditional Pop Vocal Album дээр болохоор Lefe гэдэг нөгөө нэг миний буруу дуудсан, нэрийг нь буруу дуудсан, нэгэн бичлэгэн дээр нэрийг нь буруу дуудсан тэр дуучин ялсан байна лээ. Тэгээд хүмүүс намайг тэр бичлэгэн дээр "Хүүе, энэ дуучныг мэддэг юм уу?" гэдсэн. Манайхаа би бүх дуучдыг мэдэх албатай биш шүү дээ. Окей. Миний мэддэг дуучныг та нар мэдэхгүй байж болно. Та нарын мэддэг дуучныг би мэдэхгүй байж болно. Окей. За Lefe Matter of Time гэдэг одоо энэ хүү юугаараа альбомаараа ялсан байна. За цаашлаад Best Rap Performance болохоор Clips Pusha T Malice нарын хамтарсан бас хүү энэ ч хідэн ямар олон хүн бэ? Clips Pusha T Malice, Kendrick Lamar, Pharrell Williams эдний хамтарсан Chains and Whips гэдэг дуун ялсан байна. За энэ дээр болохоор би TV Off, Kendrick Lamar-ын TV Off-ыг ялна гэж таамаглаж ирсэн байна. Тэгэхээр бас буруу хэлсэн байна. Half of my profits may go to Rakim. How many Judases that let me down? За түүнээс гадна Best Melodic Rap Performance гэдэг дээр энэ төрөл дээр болохоор Kendrick Lamar болон SZA хоёрын хамтарсан Luther гэдэг нэг дуун ялсан байна. Энэ дээр би бол зөв хэлсэн байлээ. Бас Luther-ыг ялна гэж хэлжсэн байна лээ. За цаашлаад Best Rap Song буюу шилдэг rap дуу гэдэг дээр болохоор Kendrick Lamar TV Off гэдэг дугаараа ялжээ. Тэгээд юу гэж манайхаа би энэ дээр зөв хэлсэн байлээ. Бас л TV Off ялна гэж хэлжсэн байна лээ. За цаашлаад Best Rock Song шилдэг rock дуу гэдэг дээр болохоор 9 Inch Nails хамтлаг маань As Alive As You Need Me To Be гэдэг дугаараа ялсан байна. Энэ дээр болохоор би Caramel гэдэг дууг ялна гэж тооцоолж ирсэн байна лээ. Тэгээ буруу хэлсэн байна. За цаашлаад Best Rock Performance гэдэг дээр болохоор Youngblood Changes гэдэг дугаараа ялсан байна. За тэгээ цаашлаад Best Rock Album буюу жилийн шилдэг rock цомог гэдэг дээр болохоор Turnstile Birds гэдэг цомог шалгарсан байна. Би болохоор Linkin Park-ийг From Zero гэдэг альбомаараа ялна гэж таамагласан байна. Тэгэхээр буруу хэлсэн байна. За цаашлаад Best R&B Performance гэдэг дээр болохоор Kalani Folded гэдэг дугаараа ялсан байна. Би болохоор Justin Bieber Yukon дугаараа ялна гэж таамаглаж исэн. Буруу хэлсэн байна. За цаашлаад Best R&B Song буюу шилдэг R&B дуу гэдэг дээр дахиад Kalani маань Folded гэдэг дугаараа ялжээ. Би болохоор Chris Brown-ыг It Depends гэдэг дугаараа ялна гэж таамаглаж исэн. Дахиад л буруу хэлж. Цаашлаад Best R&B Album шилдэг R&B цомог гэдэг дээр болохоор Leon Thomas Matt гэдэг дугаараа цомгоороо ялсан байна. Best African Music Performance буюу шилдэг одоо Африкийн одоо хөгжмийн үзүүлбэр гэдгээрээ болохоор Tyla Push to Start гэдэг дугаараа ялсан байна. За тэгээд Best Album Cover буюу шилдэг одоо энэ нэрээ шинэ төрөл шүү дээ Grammy дээр анх орж иж байгаа төрөл байгаа. Энэ нь болохоор Best Album Cover шилдэг цомгийн одоо зураг cover зураг гэдэг дээр болохоор Tyler the Creator ялсан байгаа. Тэгээд энэ дээр би болохоор бас зөв хэлсэн баха. Би яг Tyler the Creator гэж хэлсэн санагдаад байна.
энийг би бичээгүй манайха. Гэтэ би Tyler the Creator гэж хэлжсэн баха. Ямар ч сан тэгээд үгүй шиж магадгүй. Гэтэ би энэ дээр бичээд оруулчих за яг би зөв хамгаалсан байна уу юу гэдэг. Окей. За ийм хүмүүс ялдаг байгуулжээ манайха. Окей. За тэгээд зарим дээр нь бол би зөв хэлсэн байна, зарим дээр нь буруу хэлсэн байна. Тэгээд та нар маань бас өөрсдийнхөө шалгаад явж байгаа байх гэж бодож байна. Алин дээр нь зөв хэлсэн, алин дээр нь буруу хэлсэн гэдэг тий. Тэгээд үүнээс гадна та нар ер нь зөв хүмүүс ялсан гэж бодож гин үү? Тэ ер нь deserving хүмүүс ялсан гэж бодож гин үү? Эсвэл бас жоохон бодлантай гэж бодож гин үү? Энэ зэрэгээс тий. Тэрийгээ бас хуваалцаарай. За манайхан цаашлаад одоо хэдүүлээ юу ярих гэж байна вэ гэхээр энэхүү Grammy Awards дээр хурж ирэхдээ бас ингээд нийгмийн асуудал дээр ишүүн дээр ингэж дуу хоолойгоо өргөөд advocate хийгээд ийм pen enter зүүж ирсэн хүмүүсийг дуурдъя. Тэгээ энэ ямар нийгмийн асуудал байгаа вэ гэхээр дахиад л миний Golden Globes дээр ярьжсэнтэй адилхан нөгөө Ice Out гэдэг pen зүүсэн хүмүүс байгаа. Тэр нь болохоор одоо ice-ийн эсрэг байгаа гэсэн үг. Ice гэдэг нь болохоор Америкийн одоо хил хязгаар тэг чандыг одоо хамгаалдаг цэргүүд гэсэн үг. Тэгэхээр одоо энэ нэг хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг хөөж гаргадаг цэргүүд цаг данар гэсэн үг байхгүй юу? За тэгээд айгүйх тийм хөдөлгөөн одоо явж байгаа шүү дээ. Ингээд Америкт чинь одоо Трампийн зааварчилгаагаар ингээд айгүйх хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг эсвэл хууль бусаар амьдарч байгаа эсвэл хууль бусаар анх орж ирэхдээ хууль бусаар орж ирсэн хүмүүсийг ч юм уу те бөөнөр нь томроглон гаргаж байгаа, албатан гаргаж байгаа. За тэгээд тэрний эсрэг одоо айгүй хүмүүс хөдөлгөөн бослого хийгээл байгаа шүү дээ. Тэгэл бөөн л юм болж байгаа. За тэгээд тэрний эсрэгтэй ICE эсрэг ингэж дуу хоолойгоо хүргэсэн хүмүүсийг та нартай хэлье. Ер нь бас нэлээд олон хүмүүс байсан шүү. Golden Globes-тай харьцуулахад бол нэлээд олон хүмүүс байсан гэж би хараад байгаа. Billie Eilish байна. За Billie Eilish дээр бол гайхаад байх юм байхгүй. Billie Eilish чинь бол угаасаа иймэрхүү юм дээр дандаа амар vocal байдаг. Тэгээд Grammy болохоос өмнө ч гэсэндээ хэдэн хоногийн өмнө ингээд өөрийнхөө story дээр Instagram story дээр story хийчихсэн байсан тэнгуүтэй hey my fellow celebrities you gonna speak up or гэж бичсэн байсан байхгүй. Миний одоо тэ карьер нэг ажил нэгт тэ мэрэгжил нэгт одууд минь та нар маань одоо энэ дээр юм ярих гэж нү ярихгүй байхаар шийдсэн үү гэдэг тийм юм бичсэн байсан. За тэгээд Billie Eilish Ice Out гэдэг тэр жижиг ингэрийн зүйлтийг зүүгээд ирсэн. За тэгээд тэрийг бүр яг харуулах гадтай ингээд улаавс нэслэл дээр ингээд хувцамцаа амьдж хат тэрийг ингээд тод харуулах гэдэг нь бол харагдчихсан. За тэгээд өөрийнхөө шагналыг хүртэж авахдаа яриан дээрээ acceptance speech дээрээ Ice-ийн эсрэг зүйлийг хэлдэг. Тэгээд ингэж хэлдэг no one is illegal on stolen land гэж хэлж байгаа байхгүй. Америкийг одоо stolen land гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо Indian те indigenous хүмүүсээс дэрэмдэж авсан зүйл гэж ярьж байгаа. Хулгайлж авсан газар нутаг дээр бол хинч хууль бус байна гэж байхгүй гэж хэлж байгаа хгүй. Яг энэ чинь айл үжиний хулгай одоо газар нутаг юм шиг гэж ярьж байгаа. Тэг зарим хүмүүс ингэж яриад байдаг. Тэрнтэй бол яг би өөрийнхөө personally бол энэтэй бол ерөөсөө юу ядаггүй. Санал нийлдэггүй. Ингээд Америкийг stolen land энэ гэдэг дээр те санал нийлдэггүй. Ягаад вэ гэхээр би тэгээ энэ дээр би иймэрхүү юмыг бас ярьчихсан санаж тэгж жагаад надад комментэн дээр ч гэсэндээ хүмүүс ингээд монголчууд маань орж ирээд за угаасаа л Америк чинь stolen land бизнес энэ гэж ярьдаг. Монголчууд маань ялангуяа тэгж ярьж болохгүй. Ягаад вэ гэхээр өштэй те Америкчууд хэрөө ингэж ярьж байгаа бол Америкийг stolen land энэ гэж яриад байгаа бол адилхан концепттэй адилхан тэрхүү майндсеттэй Монгол дээр ашигладаг байхгүй юу? Бид нар ингээд айгүй бахархаалтай ярьдаг штэ. Манай Чингис хаан дэлхийн талыг эзэлж исэн гэд. Тэгэнгүүт хүмүүс тэрийг ямар балерин заваа юм те Чингис хаан чи айгу тийм муухай дарангуулагч хүн байсан байгаа зү те ингээд бүр дэлхийн талыг очиж ингээд улсуудыг үүмэж сөөмөгээд охтуудыг нь хүчндээд ингийн тэрээд хацдуудыг нь хүчндээ завааруулад ингээд хүмүүсийн газар нутгийг хулгайлж дэрэмдэж авсан гэж яриад тийм сонин буруу юм болгоо яриа явцдаг зөө Америкчууд айгу сонин яг ийм юмыг ярьдаг Америкчууд. Юу гэсэн үг юм бэ? Тэгээд тэр 100-д те 13 дахь 100 байл хэдэр 100 байл 13 дахь 100 байсан мэт. Тэр үед чинь одоо ямар 2026 он байгаа шүү дээ. Тэ 2026 онтойгоо адилхан юм боддог. 13 дахь 100 тэг хүмүүс юу хийж авдаг байсан? Хаант улсууд хамгийн хүчтэй гэсэн нь те ингээл өөр улс орнууд руу явах гал газар нутгаа тэлгээл тэг conquer хийгээл явж байдаг байсан мэт. Тэр чинь яг тэр тухайн үеийн одоо яг гол зүйл нь байсан. Окей. Тэгээд тэрнтэй адилхан одоо Америк улс ч гэсэндээ байгуулагдахад Christopher Columbus энэ чинь хурж ирэл одоо Indian тэ indigenous хүмүүстэй тохиролцоо хийгээд л тэгэл conquer хийгээл ингэж л одоо авсан шүү дээ те. Тэгж яхад одоо stolen land энэ гэж яриад тийм юм яриад би бол ерөөсөө санал нийлдэггүй. Тэгээ яах юм? Одоо энэ хүмүүсийн яриад байгаагаар те за Америк чинь stolen land юм чин дээ. Тэгээ угаасаа л indigenous хүмүүсийн газар байсан нутаг дээр Christopher Columbus хурж ирээд ингээд улсаа байгуулсан юм чин stolen land гэж үзээд яах хэвтэй юм. Зүгээр ингээд баг хэл хязгаараа нээчих юм уу? Ингээд
зарим хүмүүс тэгэж ярьдэн шүү дээ, тий. Хил хязгаар байгаад хэрэггүй гэж юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр замбраагүй юм болно зү дээ. Хил хязгаар байхгүй болчихлоор манай Монгол бол тийм үг гэдэг үстэй хил аюу чанга байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ, тий. Тийм ямар зүр зүг гадаг үлээ. Хил өстой хамгийн чанга байх хэрэгтэй гэж, тий. Хил хязгаар гэж байхгүй болчихлоор хамаг хүссэн хүмүүс нь орж ирээд зөө бөө юм болно зү дээ, тий. Тэгж яхад хүмүүстэй no one is illegal on stolen land гэж яриад байгаа дэр бол би ерөөсөө санал нийлдэггүй. Тэгэхээр энэ дээр бол би санал нийлэхгүй. Гэтэ энэтэй миний одоо ярьж байгаа юмтай санал нийлж байгаа хүмүүс та нар маань зөндөө байгаах эсрэг юм ярих гад яг одоо ингэ бичгээ сууж байгаа хүмүүс ч байж магадгүй чи юмстай хуцаараа мацаараа гэ та нар юу надад хамаагүй, okay? You have your opinion, go ahead and I'm gonna have my opinion. All right? За түүнээс гадна Bad Bunny бас өөрийнхөө acceptance speech өгж явахдаа айгүй урттай Ice-ийн эсрэг юм ярьсан. Ёстой тэгээ Ice байж болохгүй. Бид нар энийг хүлээн зөвшөөрж болохгүй гэд тэгээ айгүй тийм урт speech өгсөн байгаа. За тэгээд түүнээс гадна Kalani бас ингээд улаан авчны ясалтар тим ярьцлага өгчээсэн би яста fuck Ice гэдэг тийм юм ярьжсэн Ice-ыг хараалаа гэдэг гэд. За Olivia Dean бас acceptance speech байгаа үеэр би бол ингээд манай immigrant байсан одоо тэг цагаач хүн байсан. Тэгэхээр одоо цагаач хүмүүс бол immigrant хүмүүс бол хамгийн одоо Америкийг гоё болгодог beautiful зөөл мөл гэд ярьжсэн. За түүнээс гадна Shabuzi бас одоо Ice эсрэг зүйл хэлсэн байгаа. За SZA бас хэлсэн acceptance speech дээр we aren't governed by government, we are governed by God гэж хэлсэн байгаа хгүй. Энэ дэр нь хүмүүс айгүйх өстой гоё үг хэллээ гэж яриад байгаа. Тэр нь юу гэж үнэ гэхээр бид нар бол засгийн газраар захирагддаггүй. Тэ улс төрөөр захирагддаггүй. Бид нэр яг үнэндээ бол бурхнаар захирагддаг шүү гэж нэг тийм хэлсэн. Тэгээд ер нь бол Ice-ийн эсрэг тэ. Тэгээд бид нар бууж өгж болохгүй ингээ дуулаагаа хүрхсээр байх хэрэгтэй гэдэг зүйлийг ингэж advocate гэж хэлж ийсэн. Тэгээд зөндөө олон хүмүүс ер нь бол пинүүд зүүсэн байгаа нь харагдчихсан. Миний саяны дурдсан бүх хүмүүс пин зүүсэн байсан. Түүнээс гадна Haley Justin хоёр ч гэсэндээ пинтэй ирсэн байгаа. Ийм байна. Ice эсрэг дуу хоолой өргсөн хүмүүс бол ийм байна. За манайхаа одоо хэдүүлээ төгсгөлд нь after party яриадхай заяа. Них удаан ярихгүй. Зүгээр after party дээр хин ирсэн мэн гэд те. Зарим celebrity хүмүүс чинь Grammy дээр оролцож яваад байдаг шүү дээ. After party мэнд оролцдгоо. А зарим хүмүүс болохоор Grammy дээр оролцоогүй мөртлөө, ирээгүй мөртлөө after party дээр хөөөрдөг те шоудах гад. Тэгээ тэр хүмүүсээс дурдээ л та after party дээр Justin Haley хоёр явж исэн. За тэгээд Justin болохоор зөвхөн short mort өмссөн байсан юм аа. Хувцас солиулсан хөрөө мөрөө өмсчихсэн байсан. Haley болохоор амар гоо хувцас өмссөн байхгүй. Айгу богинохон тийм party dress, цагаан өнгийн party dress өмсчихсэн. Тэгээд нуруу амар гардаг заяа. Тэгээд Justin-тэй хамт зураг лифтэнд ч юм уу ахуулаад ингээд өөрийнхөө юун дээр тавьсан байгаа байхгүй. Instagram дээр тэнгуүтэй айгу хөрхөн That's my baby гэд тийм caption тавьчихсан байсан. Ойлгомжтой нөө That's my baby. Да 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 гэнэ хиний Justin-ы дуугаа штэ тэрний үгийг ашиглаж байгаа юм. Тэгээ тэрэн дээр бол Haley-гийн баарын үнэхээр гоё харагдчихсан. Нурууныхан тэр одоо булчин шүрмэснэ гэж том байж гарч мараад тэ үнэхээр секси айгүй гоё биетэй харагдчихсан тий. Би тэгэл that's why people work out, you know. Ингээд ийм гоё те шүрмэслэг нуруу муутай байхын тулд тийм үстэй. Billie Eilish бас явж исэн. Billie Eilish нэр Justin-тэй ингээд амар тэрвэлцсэн хөөрхөн after party-ний зураг явж исэн. Тэгээд энэ хоёр ч угаасаа амар дотн штэ те. Амар дотн найзууд. Billie Eilish чинь бүр жоохон ингээд анх гарч ирж явахтаа л тест миний хамгийн хайртай дуучин бол Justin гэл те. Тэгэл Justin-тэй уулзаал нөгөө нэг Bad Guy гэдэг дууга хүртлийн хоёр ч хамтарч дуулж муулж исэн штэ те. Justin Bieber-тэй хийсэн нэг version энэ төр нь гарч исэн. Тэгээд ер нь бол Justin Billie Eilish-ыг айгүй хөмөрдөг, айгүй хамгаалахыг хүсдэг. Одоо энэ хүү индустрийн. Тэгээд энэ хоёрын хөөрхөн тэрвэлцсэн зураг байсан. За түүнээс гадна Rose явж исэн, Olivia Rodrigo байсан, Tate McRae байсан, Kat Аяхан ирсэн байна лээ. Demi Lovato хийдийгээр юун дээр ирээгүй ч гэлээ. Grammy дээр ирээгүй ч гэлээ. After party дээр явж исэн, Paris Hilton явж исэн. За зөндөө олон хүмүүс исэн, Tiana Taylor байсан. Тэгээд Tiana Taylor-ийн хавцаг болохоор хүмүүс арай жоохон after party дээр жоохон тийм битүү хувцас өмсөд ирсэн маахгүй гэсэн чинь хүмүүс үгүй нөгөө гоё шалдан балдантэй апс гаргасныгаа тэр хувцаа after party дээр өмсөх байжтэй энийг болохоор юун дээр өмсөх байжтэй энэ гэх тийм яриад байсан. За тэгээд нэрээ Benny Blanco ирсэн явж исэн after party дээр манайхаа. Хэдэр Grammy дээр ирээгүй ч гэлээд ганцаараа явж исэн сөгнө байхгүй байсан. Тэгээд нэрээ өстэй юу өмсч өвдөө Benny Blanco минь өстой нэрээ юу вэ дээ short mort хөри мөрийн хачин олон төрлийн өнгө мөнгө юм өмсөндөө хүмүүс Justin Benny хоёр яг таарчихжээ те. Яг найзууд байсан гэдэг дээр нь шоконд ороод ахааргүй минь хоёулаа байж байгаа царайг нь харалтаа ингэ сонин хөрөө мөрөг гачаачаа гэрте байгаа юм шиг хувцас өмсдөрсөн байх чинь гэд тэ тэгж ярьж илээ. Тэгэхээр 2026 оны 68 дахь Grammy Awards ийхүү болж өнгөрсөн байна. За тэгээд ер нь бол те ярих юм ихтэй байлаа, сонирхолтой зүйлүүд их байлаа. Тэгээд нэрээ манайхаа нэг юм сануулхад хэрөө би энэ бичлэгийг дөнгөж өчигдөр
Тэ Grammy болонгууд хийж байгаа болохоор маш нь хийж байгаа болохоор баг 12 цаг тэ 24 цаг гэж болоог болохоор ингэж хийж байгаа болохоор хаяа өшөө илүү янз бүрийн ховж өвнүүд те одоо илүү их тийм viral болж амжаагүй байдаг байхгүй юу. Тэгэхээр хэрэв би яг энэ бичлэгийг хийгээд оруулсны дараагаар янз бүрийн одоо тийм интернет дээр одоо Grammy-гийн тухай жижиг сажиг ховж өвүүд энэ гарч ирэх юм бол тэднийгээ би weekly recap дээр оруулаад хүргээд явах болно заяа, окей. Тэг ямар ч гэсэн одоогийн байдлаар ингээд та бүхэндээ яг Grammy дээр болсон гол зүйлүүдийг те ингэж ярьж өглөө. За тэгээд та бүхэнд түрүүн хэлсэнчлэн те яг түрүүн 18 category дээр маань нэрээ тэрэн дээр нөө нэг 18 category би хэлсэн мөртлөө тэр бичлэгэн дээрээ яг нэг зураг оруулсан штэ my prediction гэдэг нэг жагсаалт оруулсан. Тэгэхдээ би алдаад 17 жагсаалт оруулчихсан байлээ. Тэгээд хэрүү яг ялсан хүн байгаа бол 17 байсан ч хамаагүй ялж болно, 18 байсан ч хамаагүй ялж болно шүү, окей. Яг л би өөрөө алдаа гаргасан учраас. Тэгээд тэр ялагч байгаа би ингээд сайн шүүж комментуудаа шүүж үзээд гэтээ тэр нь 1 сарын 1-ээс өмнөх бичигдсэн комментууд байх хэвээр. Тэгээд тэр ялагчтайгаа хэрэг тодорсон бол би пен комментэн дээрээ тодруулах болно, окей. Тэгэхээр коммент уншаарай. За манайхаа та бүхэнд энэ хүү бичлэг маань таалагдсан байх гэж бодож байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel-аараа subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болохыг болгонгаараа цоор шинэ хэмжлэлтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.